Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зуулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Өглөөний мэнд. За бүгдээрээ сайхан амарцгаасан уу? Аха. За юу аха? Аха сайхан амарсан. Тэгэл болоо юу? Аха. За ашгүй дээ. Би хөшиж амарлаа. Унтах чи ерөөсөө хөвтчихэж унтдаг юм лээ шүү дээ. Юу гэсэн? Та нар зогсоогоор унтч үзсэн юм уу? Үгүй унтчих хөвтчих унтах юм байлээ гэснээс өчигдөр би нөгөө хүүхдийн сургууль дээр очихгүй юу? Тэгээд нэг аадра төслийн хүрээнд нэг юм нэг судалгаа бүглэхгүй юу? Ямар төслөө? Аадра мадрагийн тийм нэг төслийн хүрээнд судалгаа бүглээд Адар бороотой холбоотой юм уу? эцэг эхчүүдийг ингээд нөгөө сугалж аваад автоматар суглаад тэрэнд нь би суглагдаад Тэгээд эндүү байсан байхгүй юу? Үгүй тэгсэн чинь Чи хуудлаа өөрөө асуулаагүй байсан. юу гэж тэ би тэгэхгүй штэ. Тэгсэн чинь надаас ийм асуулт ирсэн байхгүй юу? За босох заяо. Үгүй чи босох биш. Суух, хөвтгөө хасаад, унтахаа хасаад бусад цагуудад нь хэр их хөдөлгөөнтэй байдаг вэ гэдэг асуулт ирж би яг гацаад Би унтахтаа л хөдөлдөг гэсэн чи. үнэхээр ойлгодгүй. Наад асуултаа дахиад асуудаа гэдгсэн чи харин унтах, хөвтөх, одоо суухаа хасаад хэдэн цаг ингэж хөдөлгөөнтэй босоогоор ажилдаг вэ гэдэг асуулт ирээд. Тэгээд тэр дотор нас нөгөө нэг архины холбоотой асуулт ирэхгүй юу? За ингээд архи хэтрүүлэн хэрэгэлдэггүй. Сүүлийн 24 цаг хэтрүүлэн хэрэгэлснээс Яна чи юу харилцсан? эмчтэр очиж одоо эмчийн зөвлөгөө авчихсан уу? Үнэ л хэлсэн байгаа шүү дээ. Хэдэн удаа уудаг вэ? Миллиграм гэл ингээд ярьсан чи би Шок. Судалгаа авч ирч чамрууд ингээд борлуулалт хийх гэж байна. Тэгээ нөгөө судалгааны үнэхээр ийм хүмүүжилтэй хүмүүс би ийм юм асуусандаа үнэхээр ичиж намайг уучлаарай гэдэг Гүг тэд нар чи ингээд асуултаа ингэдэг гэсэн. Цаана ингээд асуудлууд нь өөр ийм асуултууд байдаг гэдэг Тэгээ аахгүй. өөр. Тэгээ хараад энэ хүн юм асуудалтай байх гэж тэрийг сугалдаг гэсэн чинь нэрээ. Энийг нь асуух Үгүй хэрэгтэй байна. шүү. Үгүй бүгдийг надаас асуусан шүү. За өглөөний минь. Тий. Гэр бүлийн радио 104.5 болон 84.5 төлгөөнөөр та манай Улаанбаатарын өглөө гэсэн нэвтрүүлэг шоу нэвтрүүлгийг та бүхэн сонсож байна. За дээрэс нь та манай гэр бүлийн радио 1045 гэсэн Facebook пэйжээр та манай лайв стримийг үзэх боломжтой. Яг одоо гэр бүлийн радиогийн 1-р студиэс шуудаар хөтлөгч Ерка, хөтлөгч Заяа, хөтлөгч Боги, найруулагч Мизу, миний би энэ юу вэ? Хинбэ? Найруулагч миний би гинүү. Үгүй найруулагч Мизу гэсэн байхгүй юу? Харин Нэг залуу сууж байгаа. За бүгдөө албан ёсоор алга дашил тагшин ухтаа авцгаах. Ямар ч гэсэн бид гуравтаа харьцуулах юм бол ноос идэл сууж байна. Тийм бай. Овоо нүүрэн дээр олон үстэй юм байна. Одоо бүр яг үгүй мэдэхгүй ингээд хоёр тал руугаа үлдгнээд энэ нүрг юм. Та өмсөхгүй би үсэхгүй ингээд хоёр. Одоо ингээд би нэрээ хэлнэ. Тэгээд явна шүү дээ би нөхөө. Өөрийгөө танилцуулах. Өөрөө танилцуулчих шүү. Өглөөний минь сайхан За амарсан уу? өглөөний минь сайхан амарлаа. Тэгээд анх удаа оролцож байна. Нам очроо гэдэг. За очроог бүгдээр хамтдаа ухтан аваад алга дашцгаая. Компаниар Ой, ярьснараа. юу? Ингээд болоо. Чайковский юу? Ингээд ганц ингээд болоо. Чайковский алга дашл гэдэг шүү дээ. тэрийгээ хэлэхгүй яасан. Тэр Чайковский хэдвэр концертын дээр үлээдэ бүхэл бүтэн оркестр 40 эдэн минут тоглогддог тийм юу ахгүй зохиол. Тэгээ тэрэн дээр нэг юм хоёр цаан ингэж яадаг. Нэг хүн ганцхан төрсөлийн хэсэгдээ баан гэдэг. Тэгээ нэг алгадачлаа Чайковский алгадсан. Хөөрхий. Тэгээ тэр чинь чухал тэр чинь чухал. За хүнээ танилцуулъя. Заах байх. Өөрөө дундуур орж ирээ. Манай очрог ер нь та нар баг мэдэн дээ. UB comedy-гийн яг stand up comedy чи одоо 5 хүүхдийн аав гэдгээрээ бас өөрийгөө тодорхойлох дуртай тий. Тэ? Очроо. Тийм юм уу? Одоо толгойдоо Би болж жоохон бие өрөөд шүү. Хаач зүгээр энд дэстэг гэлээ. За юу яа тэгвэл би бариулахаа болоод би нөгөөхөө гаргаад өгчээ. За тэгээ. Энэ юу юм бэ? Өгч. Би нөгөөдгөө чи мэдэхгүй шүү. Ягаад те нөгөө нэг ягаа бариулдаг. Шинээр орсон бариулдаг нөгөө нэг уламжлалт юм шүү дээ. Оо ёо маяо энэ одоо ингэ 9 шидийн доор дээрээс гарч ирээд. Яг өөртөө чи гүцийг барьдаа. Энэ ийм юм аа. Энэ аяг нь байгаа хгүй юу? Энэ аягийг нь болохоор би та хэд дүгэн. Тус нь бариулна. За энэ дөрөв шиг аяг байгаа хгүй юу? Энэ дөрөв шиг аяг чинь юу юм? Би дамжуулчих юм шээ. Дөрөв залуу байгаа хгүй юу? За. За дөрөв залуу. Би эхлээд юм хийн. За. За тэгэнгүүт энэ болохоор би. Яг л энэ. Тэгтээ яг л байна те. Энэ боржгор өстэй байгаас те. Хамгийн амин надаа өөрийнхөө ингэж
яг энэ юугаар бол хамарнаас юм гаргаж өгнө шүү дээ. Та нар тэгээд тэрийг уух нь. За Носын нуух энэ юм уу? доктор бол бас ингээ юм байгаа. Юу юм бэ? Чихэр юм уу? Чихэр. юм уу? За сюрпризтэй өглөө байх нь. Наа чи Чихэрээ. ибупрофенгээ харсан биш юм те. Биш. За ингээ дамжуулаад. За баярлалаа. Надад одоо тэгэл дансны юм л хэрэгтэй. За би цай аягалж тэр та нар юу ярьж байгаарай. За. Гэтэ цай биш шүү. Энэ зүгээр нөгөө лимонтой ус шүү. За би өгчгүй энийг очроод Яв. Биш яг яах гэж байгаа. Яг маач. одоо юм Тайвшруулж штэ. тайвширж байна. Тайвширж байгаа зүтэй очроо. Хамаагүй тавьширч. Ансаад үзье. Зүгээр тайвшаарай. Зүгээр юу ч хийсэн хамаагүй тайвшир. Юу ч биш магадгүй шүү. Би бол Гизгүүл гэнэ ахгүй тий. харин тэр өгсөн юм нь бол уухгүй. Тэгтээ авна. Очир айлдээ амсцсан. Наа чи жоохон гитэрсэн ч байж магадгүй шүү. Би өөрөө амсааг байгаа. Шинэ нэр ямар хөрх юм бэ те. Энэ яс манай нэвтрүүлэгт хамтран ажиллагч орж иж байгаа. Ааха гинэ. Үгүй хаа. Энэ хамтран ажиллагчаар орж исэн бол аль хэдийн нэрийг хэлсэн Өө байгаа. та нар буруу бариад байна штэ. Ингээд энийг ингэж харуулж байгаа байна. Барил тийм үү. Ингээд нүрийг харуулах юм уу? те. Бариулнаас нь За. бариулсан. Би дагдснаас нь усуугаад байгаа юм уу? Аха. Дагдснаас нь усууж байна. За сайхан бай. Тайвширсан уу? За, гайгүй штэ. шгүүтэй энэ ч та ёо. За очроо маань одоо манай өнөөдрийн Улаанбаатарын өглөөгийн нэвтрүүлэгт маань зочин хөтлөгчөөр орж ирж байгаа. За өнөөдөр бас нөгөө Эрка маань хэллээ те комедиан гэдэг те. Комедиан хийдэг. За хүмүүст одоо хамгийн одоо хүн төрлөختний биеиндээ өгж олох гой бэлгнүүдийн хамгийн нэг гой надад бол инээд хөргөж бодсон шүү дээ. Гэтэ амар хэцүү. Тэ Амар хэцүү шүү дээ. үнэхээр хэцүү. Тэгээ угаасаа хэцүү ажил хийдэг чинь нүүрэн дээр чинь аль хэдийн илэрсэн байна. Аль хэдийн ингээд зовцсон шинжтэй угаасаа харагдчих. Үгүй харин ч бас 5 хүүхдээ аав. Комеди чинь гэхэд. Ой хэр удаан одоо энэ комеди хийж байна. Би одоо 3 жил гараа. Чи бид гурыг нэг гоё комедид оруулаад. Гэтэ чи өмнө нь комеди хийдэг байсан мэт дээ. Яг нь нутагтай байхдаа тэд open mic гэдэг нэг D&D comedy юм. D&D. Дорн нутагтай гэдэг юм. Дорнот. Дорнот. Тэгээд Дорнотоос 3 жилийн өмнө нөгөөд ирсэн баг. Аха. Комедиан болох гээд. Бүр тэгээд тим зоригтой юм уу? Зөвхөн комедиан болох гээд нөгөөд ирсэн. Супер. Зорилгынхаа дагуу явж байгаа зал нэг залуу. Юу? Одоо өмнө нь бол энэ радиогийн нэвтрүүлэгт бол орж байгаагүй тий? Орж байгаагүй. Орж анх удаа орж байгаа юм. Анх удаа орж. Зөв. За маа ингээд очроотой маань та бүхэн магаа сайхан өглөөний мэнд гээд мэдчихлээрээ. Тэгээ бидний та бүхний гоё мэдчилгээнүүдийг хүргэе. Тэгээд айгу яг амдэр нь харах юм бол яг гоё залуу байна бас. Яасан бэ андаараа биш дүрсээр харахаар жоохон тийм байгаа мó. Орон нутгаас ирсэн хоёр хөтлөгч нь арай өнгөлгөн юм байна. Орон нутгаас гэж. Яг уунган Улаанбаатарын нь жоохон аргуул юм байна. Энэ хоёр нь Улаанбаатарын нөхгүй. Тийм үү. Хоёул орно. Би чинь бас малах гэдэг. Өөрийгөө орон нутаг болгоод байгаа. Явахгүй юмд реклам хэрэгтэй байдаг шүү дээ. Тийм. Бид орон нутгийг бол үнэхээр Үнэ гэсэн. за Хотынх юм байж сандаа ингэ. баг очроо манайх Улаанбаатарын өглөө биш үү те. Өнөөдрийг өчигдөрөөс илүү сайхан болгоё гэсэн юм уриалгатай явж байгаа байхгүй юу. Тэгэхээр чамд яг энийг сонсох харахад юу гэж бодож байна? Өнөөдрийг өчигдөрөөс илүү сайхан болгоё гэхээр чамд яг Өчигдрийнхээ одоо алдаа ч юм уу амжилт юм уу тэрийг мартаад те өнөөдөр яг шинээр ингэ зүйлийг гоё эхлэе гэж байгаа юм шиг сонсогдчих. За. Жохон юм ой санамж ингээм алдалттай байя л гэж байгаа юм биш үү те. Яасан. Гэхдээ бас тийм ээ тий. Тий, бараг л. Би ч одоо та ичтэй бараг сая 5 минутын юм танилцаал гоё байгаас дөнгөж танилцаал. Тэгээ шууд ороод та чинь ингээ 50 минутын өмнө ирэхгүй яасан. Жоохон хэдүүл. за яхаа та өнөөдөр ярьж 50 минутын өмнө ирээд газар сууж байхдаа Дуусгана. Яа та нар өнөөдөр ярьж илээ дараа гэж штэ. Хаяас нэг тим юм байдсан болоо гэж одоо 5 хүчтэй штэ манай. Тийм шүү. Одоо алдарт тэр чинь нэрээ алдарт ихийн 4-р юу 2-р одоо авчихсан тийм. 4 хүүхдээр авч байгаа. Тийм 2-р одоо 6 дээр чи нэгийг тэрийгэ дагаад одоо аав 6 дээр нэг гэсэн юм уу? 6 дээр нэгийг аав штэ. Бас тийм байт юм. Бага. ганцхан дутуу биш бодол энэ.
Баггүй. Одоо бас тий. Яг тал дээр л байлга марг байгаа учраас ингээд өчигдөг матаад юм да. Матаад. Яс ингээд санах хой өвчтэй ингээд. Эй бороо бодоорой. Наадгүй чинь комеди шүү. Хэлсэн үг болгоныг бидний эсрэг ашиглаж албаар ингээд жоо. бодож байгаа наа. Дотроо лайн ингээд бичигдсэн тий. Панч лайнууд нь хойноос Би ч одоо гараасаа 2 3 одоо комеди чэнэлийг гаргасан шүү дээ. Тэрний хоёр нь бит хоёр. хоёр нэг дээр хамгийн сайн нэгэд Хоёр гурван комеди гаргасных нь хоёр нь бит хоёр. хоёр дээр чи нэгийг бүр танихгүй байх уу тий. Нэг нь бүр нэлийн хол байгаа тэр Би нэг л хэлгүй болохоос ш. Нэрнгээсээ танай комеди гэр бүлүүдийн бас ойрхон тий. хэд хэдэн нөхдөд би. тий. Хоёр нь бит хоёр нь нэг нь танаа дотор байгаа гэсэн. Хэн бэ? За бүлтэж дууслаа. За одоо ажилдаа оръё гэнэ. Одоо хавтгаарыг. За ингээд нэвтрүүлэг эхлэнгүүд шууд меншн давлгаа буюу хин нэг урайлан дуудаж нэвтрүүлгийн хамтдаа сонсох хүнээ меншн хийдэг байгаа. Тэгэхээр яг одоо Гэрүүлийн радио 104.5-гийн грилэр бичгээр Facebook дээр манай хуудас гарч ирнэ. Хуудсан дээр Улаанбаатарын өглөө шууд нэвтрүүлэг манд үрстэйгээр танд хүрж байгаа. Мэдээж 3 сонин хүн нэг хөөрхөн хүн сууж байгаа. Аха баярлаа. Тийм ээ. Тэгээд та бүхэн түүний доор хинийг нэг урайлан дуудаарай. Урайлан дуудснараа мэдээж маргааш тодрох бэлгэний эзэн болох боломжтой байгаа. Яг одоо меншн давлгаагаа ер нь хэдэн секунд явд юм бэ? Тэгэл нэг гар хурууны хөдөлгөөний хурд чинь. Гэтэ та нар яагаад төрүүлээд хийчихэж байгаа юм? хэрэг хийчих. Хүмүүс амар юм ажил хэрэгж байгаа байхгүй юу? Юу Юус ярьж минь байгаа тус байхгүй. Ундраа Батуулд гэдэг нэг коммешнийг аваад. Тэгээ шүү дээ. Айгуу сонио. Гол зорилго. байна ч та. Гол зорилгоо мэдээлэл гараа авчдаг тий. За одоо меншн давлгаа бол аль хэдийн яваад эхэлж гисэн. Тэгээд үүнээсээ үүдээд дараагийн болонгууд ч гэсэндээ өнөөдөр өрнөх байгаа. Өнөөдөр маш сонирхолтой болонгууд эсрэг болонгуудаас өрнөдөг. Ингээ бодоод ингэсэн чи айгуу сонио эсрэг юм бэлээ. Өчтөр нөө интро автраг нь хийхгүй юу? Тэгсэн чи үнэхээр эсрэг юм бэлээ. Хийхэд аяны сонголт, үгний сонголт тэр ярьж байгаа зүйлүүд нь бүгдээ шал өөр. Тийм үү. Шал өөр. Хөрхийдөө. За. За тэгээд юу радиогоор манайх маш олон сонсогч нар сонсож байгаа шүү дээ тий. Тэгээд нөө нэг одоо лайв үзээгүй ч гэсэндээ одоо баг миний бодлоор бол баг ойролцоогоор нэг 50-60 мянга авто тээвэр иргэсэл одоо юунд орж байгаа юу? Юунд? Зам хөдөлгөөндөө? Тий. Хотод тий. Тэгж байгаа. Тий. Тэгэхээр ерөөхдөө бол манай гэр бүлийн радиог бол ерөөхдөө нэг 60% одоо нийт одоо боломжит машины 60% нь одоо сонсдог гэж үзээ. Нэг машин 4 хүн байна гэж бодохоор за нэг ойролцоогоор хэд юм дээ. Бараг нэг 200 мянга юм уу? Тэр хавцаалга баг. Тий, сонсож байгаа шүү. За бүх хүмүүс юу ороод ир. Лайв стрим руу ороод ир тэрээс. Тий, ороод ирж байгаа. Лайв стрим хараа гэр бүлийн радио гэсэн одоо Facebook-ийн пэйж хуудсан дотор бид нэр лайв стримээр дүрстэйгэр хүрдэг шүү. Окей. Одоо эхний болон руугаа шилжицгээе хүү залуусаа. Харин тийхүү да. За тэгээ. Эхний болон руугаа шилжицгээе. Эхний болон яагаад? Нөгөө нэг амар өдөрч. Миний хамгийн амар айдаг болно шүү дээ. За эргээд болцгаая. Очоор тайлбарлахгүй юм уу? Тайлбарлсан байгаа. Ахны ботороо гэдэг шиг. Миний дахига бодоорой. Гайгүйхэн асуулт асуугаар. Яагаад пицца дугуй элбэртэй мөрцөөд дөрвөлжин хайрцагт хийдэг вэ? Дугуй ичиж. Манайхан хайлт хийж байгаа. Дугуй хэлбэртэй хэрнээ дөрвөлжин хайрцагт хийдэг вэ? Мөнгө, аз жаргал хоёрын аль нь илүү хүчтэй вэ? Яна. Баларсан. Энэ яста өнөөдөр хяаруулсан юм байна. Яагаад амралтын өдөр маш хурдан өнгөрдөг вэ? Би наадах гэсэн би бас асуумаар байгаа байхгүй. Бицхнуудын маань асуулт заримдаа энгийн юм шиг хэрнээ, энгийн биш эгэлгүй байдгийг та нар юу анзаарч байсан уу? Хүүхдүүдийн сониуч, шулуун заримдаа эвгүүч гэлээ. Үнэхээр оновчтой асуултууд гол байр суурийг эзэлнэ. Тэдний асуултад томчууд хэрхэн хариулах бол? Яагаад болон? Гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр бидний хүлээн авч сонсож байгаа эрхэм бяцхан найзуудтай өглөөний минь дахин хүргье. Бид радиогийн 1-р студиэс дахин мэдчилж байна. Яагаад өнөөдрийн булан маань эхлэхэд бэлэн боллоо? Яагаад өнөөдрийн булан эхлэхээр яагаад энэ залуучууд ингээд муухай царайлаад, гутранг царайлаад над руу ингээд өрөвдлийн нүдээр хараад идэм болоо. Би бүр үнэхээр гайхаж байна.
Яагаад тэгдэм Очроо болоо? энэ фон ай майн хараа бүгд заяаг авахгүй. Энэ зүгээр бүх юм орж ирээд ингээ нэг дор тавьчихсан. Энэ айгуул хүүхдүүдтэй хувилдаад Харин тий. энэ асуултуудыг ч гэсэн гаргадаг байж магадгүй. Хоёр ахаасаа мангар хэцүү юм асуугаараа ятар гэх. Би бүр энэ ингээ хүүхдийн яагаад гэдэг асуулт бол одоо томчууд бол бид нар яг ингээ томрох тусмаа энэ яагаад гэдэг асуулт маань ингээ багасдаг шүү дээ. Гэтэ хүүхдүүд яг яагаад гэдэг асуулт байдаг учраас хамгийн их юм сурдаг гэж байгаа байхгүй юу? Тэгээ хүн томчууд ер нь яагаад суралцах нь болдог вэ гэхээ энэ яагаад гэдэг асуулт байхгүй болсноос болдог. Тэгэхээр нэг талаас яагаад гэж асуудлаа. Тэгээд энэ яагаад гэдэг энэ асуулт бол яагаад ч юм би бол хөвгтлээ айдаг. Яагаад гэвэл хүүхдүүдийн асуултанд зөв хариулт өгч юм уу? Хариулж чадахгүй байх юм бол би карьер алдчих гээд байгаа байхгүй. Тийм үстэй том хүн гэдэг те аав гэдэг ч юм уу те зүтэрч орлоо. Одоо би одоо энэ юу Улаанбаатарын өглөө эхлэхээс өмнө асуусан байхгүй юу? Юу гэж? Ямар асуулт асуусан бэ гэхээр амралтын өдөр яагаад хурдан болдсон болоо гэд ингээд асуусан гэдгсэн чи надад харин айгүй удаан байдэн шүү гэсэн. Оо. Тийм үү? Эхлээд тэрийг асуучмаар байна. Тийм үү? Яагаад хурдан болчих? Төрлөختөн бүгдээрээ тэрэндээ санал хэлж байгаа чи ганцаараа эсрэг гэрэж идэг. Яагаад удаан байгаад байна? Яг юу яадаг гэж болох юм? Миний хувьд нэг хийдэг ажлаас шалтгаалдаг гэж болох юм. Бусд өдөр нь айгүй хурдан өнгөрдөг араа. Амралтын өдөр нь араа удаан өнгөрөөд байгаа юм санагддаг. Арай гэдэг юм уу араа гэдэг юм. Арай их юм хийгээд байна уу чи? Тий. Амралтын өдрүүд. Одоо ажлын өдрүүд болохоор юм бичээд суудаг байхгүй. Тэнгүүд цаг хугацаа айгүй хурдан өнгөрнө. Амралтын өдөр болгонд яг хүүхдүүдтэй өглөө гараад тэр айгүй удаан өнгөрдөг. Тэгээд л юмсаа. Хүүхдүүдтэйгээ байгаа учраас удаан байгаад байгаа юм уу? Харин араа л удаан юм шиг санагдав. Гэтэ та хоёр ингээ анзаарч байна уу? Юу вэ? Ингээ бууз тавьчаад ингээ хүлээх хугацаа мангар удаан байдаг штэ. 20 минут юм байж аж. Бусад үед бол 20 минут шурт гэл өнгөрчдөг Тийм штэ. шүү дээ нэрээ. Тийм тэгэхээр юу гэсэн Тэр үгсийг хүүхд бууз хоёр ижлэн гэдэг юм уу? Тийм тийм шүү. Юу Шууд гэсэн цавчаад дээрээ. Шалтгааныг мэдэхгүй байна. Нэгдгээс 5 дахын хооронд бол айгүй хурдан өнгөрчдөг надад бол. Өглөө босоод нэгтгэж чи манайх нөө даваа гараг open mic тэрэнд очиж ямар шинийн бичгүүгээ бодоол юм бодоод ингээм бичгэрч айгүй хурдан өнгөрчдөг. Тэгэл 3 дахь 4 дахь 5 дахь за юу ярих уу өнгөл 7 хоног айгүй хурдан өнгөрч. Тэгээ юу ярих уу гэж бодохгүй өнгөрөөж байгаа нөө амралтын өдөр чинь жоохон удаан юм санагдаж байгаа. Бас өрмөц өөр юм биш үү тэгвэл. бас тэрнгээрээ бодох юм бол арай Би яг өөр юм аа. одоо би яг сөрөг юм ярмаар л байна л да. Гэхдээ бид нар ямар нөгөө хүүхдүүдийнхээ яагаад гэдэг асуултанд одоо юу хариулж дуусаагүй гэж одоо өөрсдийнхөө ягаанууд болж За тэгвэл шууд яагаад руугаа орцоо. За өнөөдрийг өстөө. Өнөөдрийн яагаад дээр болохоор 9 болон 4 настай хүүхдүүд юу вэ? 2 хүүхд асуух юм уу? 2 хүүхэд бидэнд Дундаасаа нийлээд нийлээд 3 асуулт 3 асуулт явуулсан. За. Энэ цаг хугацаа явахгүй нэ. Насны хувьд жоохон багасаад эхэлж байгаа гэсэн үг. Тийм Өмнө нь бол 14-тэй, 16-тай, 15-тай гэл ингээл явж ирсэн бол одоо бол 10-аас доошоо 10 хасах болчихж штэ. Тэгэхээр эдгээр хүүхдүүд томчуудаас юу асуухыг хүсдгийг би өөрөө ч мэдгүй, би өөрөө сонсоогүй, би өөрөө сонсоогүйгээр найруулагчд voice-ыг нөхсөн. Годлаа. Гэхдээ нэр үнэхээр сонсоогүй. За одоо ингээд хамт эхний хүүхдийн асуултыг сонсъё төхөө. За тэгье. За эрхэм мөндөд сонсогчид хүмүүсээ хэдүүлээ чи нөгөө баг хамт байх хэрэгтэй шүү дээ. Одоо ингээд бид ингээд муухай орхичваа. Зовх цагт нөхрийн чанар танигддаг гэдэг шүү. Энэ булангийн ураа нь ерөөсөө тийм шүү. Зовх цагт нөхрийн чанар танигдана. Бас тийм байна. Яагаад булангийн ураа? Сонсогчид маань яг хамжихгүй бол бид нар ч өстэй эвгүүтэж магадгүй. Ялангуяа би 4 настай хүүхдээ асуултаас амираа ячна. За одоо ийм байсан. 1 болон 3 дугаар асуултыг 9 настай хүүхэд нь асуусан байсан. Харин 2 дугаар асуултыг нь 4 настай хүүхэд асуусан байсан. Одоо шууд ингээ холилдол явчих юм байна те. 1 2 3-гээ тусны явуулсан байсан. За тэгэхээр эхний асуултыг хамтдаа сонсъё. За бэлдээ. Тэгэхээр бараа ордим болоо. Болцсон байна. Зихрээр бороо ордын болов гэж шүү. Чихрээр бороо ордын болов. За эхний асуулт явлаа. Дараагийн асуултыг шууд нэг дор сонсъё тийм үү? Тэгээ. Чихрээр бороо ордын болов. За дараагийн асуулт нь. Аваа би ханаас чүрсэн бэ? Дарс. Яг 4 настай юу? Тийм байна. Энэ очроо хариулна энд. Худлаа ярьж болохгүй шүү. Чи яг ингэ детальтай нарийн тэр
Тэр хуруу муруугаа ярива чи. Аав гэсэн шүү. Аав гэсэн шүү. Энд чи ааваа Хотлаа гэсэн шүү. чи хотлаа. Аав гэсэн Үгүй шүү. тэр нь хамаагүй. Чи хотлоо ааваа гэж Өнөөдөр аав заяа. Чи өнөөдөр аав. За тэгвэл сүүлийн асуултыг сонсъё. Яагаад хүмүүс өөр харагдсан бэ? Өөр харагддсан бэ. За ингээд 4 настай амин заяа 9 настай инх түшиг нар өнөөдрийн асуултыг бидэнд онгоцоор дайж ирүүлсэн байна. Манай радиог сонсдог, Америкийн нэгдсэн улсаас сонсдог хоёр бяцхан сонсогч маань өөрсдийнхээ асуултыг бидэнд илгээсэн байна. За одоо сонсож байгаа шүү. Тэнцээ нэг 7-8 цаг болж байгаа бах тий. Тэгж байгаа. Тэгэд маш сэргэг байгаа. Тэгэхээр та нар маш сэргэг тодорхой хариултаа өгөх хэрэгтэй гэсэн үг. Бяцхан найзуудаа та ч гэсэндээ энэ асуултыг асуумаар байдаг болвол радиогийнхаа пэйж рүү бас асуухыг хүсэн асуултуудаа бичээд явуулаарай. Аав ээжээр асуулгаж агаад бичиж явуулаарай найзуудаа. Үгүй тэгээд асуултаа давтъя тий. Тийм, өнөөдрийн асуултыг дахин давтъя. Эхний асуулт нь бол чихрээр бороо ордын болов гэж асуусан. Чихрээр бороо ордын болов За уу? энэ дээр яри тий. За энэ дээр эхлээд ярив. Чихрээр бороо ордгоо очроо. Ордгоо шүү дээ. За дараагийн асуулт. За дараагийн Чи ямар амар хариулт юм. Жохон. За чихрээр бороо орд юм уу? Ирчүүдээ. Ордохтой байсан шүү Тийм дээ. болно шүү дээ. Чихрээр бороо ордгоо ирчүүдээ. Нэрээ Яг ингэж бодох хэрэгтэй. Амар юм төгөлдөрч гэсэн Чи тоххой. яг ухаантай юм шиг болох хэрэгтэй. Сонсогч танаас бас асууж байгаа. Тэгэхээр та Чихрээр бороо бичээд орж. асуугаад бичээд бидэнд хариултыг илгээгээр чихрээр бороо орд юм болов уу? Чихрээр бороо ордог болов. нэрээ орж ирс те. Орж. Google-ийн кинон дээр ороод ирс. Тий, хүүхэлдэйн киногоо үзээд тэгэж бодсон байж магадгүй. Нэрнгээсээ чихрээр бороо ордын болов уу? Яа, хаана ордын бол ордог бол Яг ийм газар үгнүүд очиж өгдөө шүү чансаа дээ. Чихрээр бороо орно морно гэл хүүхдүүд яг тэрийг ингээд хүлээгээд авчиж байгаа байхгүй юу? Тэг хүлээгээд ээжээс магадгүй шүү дээ. Энэ хизээ нь орох юм болоо тий. Миний харсан бороо бүгд ус байсан да энэ нэг чихэр хаана ордог юм болоо гэдэг тий. Одоо дараа нь усаас ингэж амтлаад үзэх юм шиг. Ой, ингэ чи энэ хүүхд чи Америкт идэх байхгүй. Одоо унт гэх. Шингэндөө ингэдэй. Шингэн. Монгол таа бас орноо. Яаж Чихрээр орно. Тэгээ Монголд ирүүлэх гээд байгаа. Удлаа тэгж хагаад. Хөөе сонсож байгаа шүү дээ. Сонсож байгаа. Чихэрлэг бороо ордог. Чихэрлэг Чихэрлэг амттай бороо ордог. Ваа бас байж болох юм байна. Чихэрлэг. Хүчлэг бороо орж ийн гэснээс чихрээр бороо орж ийн гэснээр аханцдаа сосоог юм байна. Яг үнэл. Хан ч гэсэндээ мэдэхгүй байна те. Аав болсоо гэх. Би бол одоо нөгөө Ааваас асуугаар гинөө. нэр нь хий. А? Нэр нь Эн чин 9 настай түшиг. Түшиг. Агаагаа сонсож байгаа бол агаа нэгж удаж байна. Агаа нь яг чамтай адилхан ер нь чихрээр бороо ордог гэд нэг багада яг чиний насандаа сонссон юм аа. Тэгэд одоо агаа нь хүлээгээл л байж гин. Итгэл найдвар алдаагүй. Бараг 50 жил хүлээлээ. Ороогүй л. Хүлээгээл байж байгаа шүү. Би орно гэдэгт итгэл хүлээгээл байж байгаа. Гэтэ одоогоор л ороогүй л байна. За очрогийн хариултыг дахиад жоохон дэлгэрүүлээ сонсгоо. Аха. Чихрээр бороо ордгоо. Google-ийн кинон дээр бол ордог те. Аха. Тийм үү? Тий ордог. Тэр утгаараа бас Чи ажилласан. чихрээр бороо орохыг хараагүй те. Google-ийн кинон дээр харсан. Google-ийн киноноос өөрөөр хараагүй те. тийм үү? Гэхдээ бас оруул гоё те. Оо тий оруулаг нь гоё. Оруул гоё. Би тэгтээ нөө чихэр гэхээсээ илүү арай өөр юмар бороо орж ирсэн. Нэрнээс харж ирсэн. Харж ирсэн. Алинкагийн хүүн биднийг сонсоод ингэнэ. Чихрээр бороо оруул шүдэн өвдөн гинэ. Штэ. Тийштэй. Чихрээр бороо орохоор шүдэн өвддөг учраас магадгүй бороо чихрээр орохыг болиулсан байх. Тэгээд арай өөр юмар бороо оруулдаг болцсон байх. Борцгоор оруулдаг болсон. Тийм харсан гинэ. Харсан бүхэн өргөнд Аа. борцгоор оруулдаг шүү. Тэгтээ энэ хүүхэд болгоны бодолд бас нэг юм байдаг юм төсгүй бодол та. Чихрээр бороо орох. За тэгээ байшин нөгөө Хоол моолоор бороо. Чихрээр ийм байшин барьдаг гэд тэр чинь нөгөө шүлэг байдаг гэсэн шүү дээ. Ямар юм модон чихэр юу гэнэ. Ширээ мэрэн бүгд ингээд чихэр мэгэр. Гримийн үлгэрүүд дээр ч байдаг үстэй нөгөө шулмын гэрэн тийм одоо шоколадан байшин те.
шоколад урч мурсаал те. Ингээл эцсээр байгаад нэг сэрсэн чинь шулам идэх гэж яадаг те. Тийм үйл явдал гардаг шүү дээ. Чихрээр за би тайлбарлаад өгчээ. За тэгвэл би базаа тайлбарлаад өгчээ. Чихрээр бороо орох юм болвол хүүхдийн шүд өвддөг учраас хэрвээ чихрээр бороо орж байгаа газар байх юм бол тэр муу хүмүүсийн газар гэж ойлгоорой хүүхдүүдээ. Муу хүмүүс байдаг газар чихэр чинь муухай. чихрээр бороо ордог. Сайн хүмүүс байдаг газар чихрээр бороо ордоггүй шүү найзуудаа гэд ойлгочих. За тэгээд ер нь бол оруулдаг юм биш үү? Тийм тэгээд орохгүй байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм. За ойлгосон уу найзуудаа? За ойлголоо. За одоо хоёр дахь асуулт. Яа нөө 4 настай. 4 настай. 4 настай амин заяагийн асуултыг би та бүхэнд дахин сануулж чи хэлье. нэрнгээсээ зааж өгөөгүй 4 Би ерөөсөө та зааж өгөөгүй. Энд чинь нэг амар асуулт лөө. амар асуулт. Энэ асуулт гэхдээ хизээ нэгэн цагт ирнэ гэж би мэдчихсэн Би бас хизээ нэгэн цагт ирнэ харин хизээ ирэх болоо л гэж бодож байсан. Өнөөдөр Бүр ирчихлээ. хамгийн анх ярьж хахад энэ асуулт жишээлбэл орж ирнэ гэж ярьжсэн байхгүй Энэ бараг 7 хоног бол асуухдах байх гэж бодож байсан. Харин тэгжсэн. За ингээд 4 настай Ашгүй очроо манд бид нарт байна. Арти. 4 настай амин заяагийнхаа асуултыг та бүхнээс дахин асууя. Тэр юу гэсэн бэ гэхээр аава би хаанаас төрсөн бэ гэж асуусан. Аха. Би эхнийг нэг асуултыг одоо мухарлахын үднээс би нэг боломжит тэмийг нэг төрүүлээд хэлчихье. За. Аав ээжийнхээ хараас төрсөн. Хариулт өгдөг та. За одоо тэгээ бусдын талаар хариул. Надад хурдж болохгүй шүү. Надад гоё хариулт байна. Хоёр дахь нь хамгийн сүүлд очирод үлдээнэ. За. Надад минийхөө чи ээжээсээ төрсөн. Хой. За. Нилийн төхөөллөө шүү. Тэгээ яагаад гэдгийг нь жоохон процесс ярмаар байна. За би юу зүгээр ингээ та гураас асуулт асууж байна. Энэ хүүхдэд хариулахын тулд те. За тийш. За мэдээж нөгөө энэ хүүхд бас мэдчихлээ баг. Хүүхэд ингээ ээжийнхээ гэдсэнд ингээ боождөг те. Харин аавынхаа хаана боождөг вэ? Зүрхэнд. Ямар амар асуулт зүйтэй бэ? Зүрхэнд. Уучлаа би гэн 0 орох гэдэг. Зүрх. Биднийг одоо хүүхдүүд сонсож байгаа зүрхэнд. За сонсож чадсан байна. тэгвэл. Эхлээд ярьчээ те. Тэгээ. Байна уу өглөөний минь? Бэн. За сайхан амарсан уу? Сайхан амарсан. Сайхан. Сургуулиугаа явж байгаа. Оо, сургууль руугаа явж байгаа. Хин бэ? Юсуу юу? Биш ээ. Биш ээ те. Хин бэ? Амундра Амундра. За Амундра хэдэн настай вэ? 6 настай. 6 настай. Бөө сургуулийн том ани юм биш үү те? За нэгдүгээр ангид төгсөж байгаа. Төгсөж байгаа юм уу? Чи үсгэлийн баяраа хийсэн үү? Хийсэн. Айл хэдий хийсэн үү? Чи ямар үсэг болсон юм? Үсэг болсон. Би бас үсэг болж исэн шүү дээ үсгэлийн баяраараа. Тэгвэл та хоёр зэрэг шүлгээ ууш. Өөрөөхөө үсэг болоод тэгээ чи юу гэж хэлж исэн бэ? Мартсан. Мартсан уу? Од мартах хэрэгтэй тэрийг уусаа. Ах нь бүр ямар өсөг болсноо санддаг шүү. Чи санаж агаад маргааш холбогдож орж ирээрээ заа Амундра. За та хоёрт нэг асуулт та гуравт нэг асуулт асууя. За яагаад орж ирлээ? За яагаад орж ирсэн шүү? За. Монгол улс хамгийн ихэнд байсан байрлал юу вэ? Оо энийг яг хичээл дээр үтцсэн байна. Монгол улсад хамгийн ихэнд барьсан барилга юу вэ? Тэгээ яагаад барьсан бэ гэж асууж байгаа юм уу? Тийм. Монгол улсад Хааны тухай. Чингис хааны тухай. Тийм. Танай хичээл дээр заасан уу? Үгүй би өөрөө мэдсэн. Үгүй. Воо за. Чингис хааны үед гэсэн үг юм биш. Чингис хааны үед барьсан барилга юм уу? Тийм. Чингис хааны үед. Эй, Амандра би агаа нь шууд бууж өглөө. Яана уучлаар би өстө чиний нэг яагаад гэдэг асуултанд мэдэхгүй байна. Уг нь чи мэдж байгаа бол гоё ах эгч нартай гоё хэлээд өгвөл гоё л байна. Бид нар бууж өгöd байгаа байхгүй. Амундра. Энэ угаас ингэдгийг тий надад. Хүүхэд ярихаа зүг надад ерөөсөө ярьдгүй. Амундра. Чи энийг хаанаас мэдэж авсан бэ? Би өөрөө бодож байгаад мэддэг болсон. Хүүе дээ чи өөрөө бодож байгаад мэддэг болсон юмыг чинь бид нар яаж чиний бодлыг уншиж мэдэх юм бэ?
Мэдгүй л юм. Жаахан мэдгүй байгаа юм чи ингээ хоёлаа Одоо хариулт өгвөл бид нэр. өнөөдөртөө туслая тэхүү ах эгч нартаа өнөөдөртөө ганцхан удаа чи тусалж өгөөд өнөөдрийн яагаад асуултын хариултыг ганцхан өнөөдөр хэлээд өгч дараагийн удаа болохоор бид нэр өөрсдөө хариулъя тэхүү. За тэгээ Монголын тэгвэл анхны барилга нь ямар барилга байсан болоо Чингис хааны үед гэсэн штэ тий? Тэ. Монгол улсын төрийн талбай. Төрийн талбай. Талбай гэсэн үү? Тэ. Монгол улсын төрийн талбайг Чингис хааны үед анх удаа барьсан бэ штэ монголчууд. Яагаад барьсан болоо Амундра? Чи яагаад барьсан гэж Би нэг юм сайн мэдгүй байна. Ямар ч үсэн барьсан Монгол гэдгийг баталгаал барьсан байх те? Тэ. Яг тэгсэн л юм байна л да. Баярлалаа Амундра. Өнөөдөр хийх хичээл нь бүгдээрээ онц дүнтэй байх болтугай. Өнөөдрийг гоё өнгөрүүлээрэ заа юу. За, баяртай. Баярлалаа. Онц сураарай Амундра. За. За баярлалаа. За гэлээ шүү өөртөө. За ингээд би түн За, сонсож байгаа баярлалаа, яагаад Амундра. шууд орж ирж гин. Яагаад гэдэг чинь бас л их шууд орж ирэхээр бас амар юм байна. Айхтар юм байна. Амар юм байна. Тийм амар юм байна. Амандра одоо баярлалаа. Амандра Миний керманд хэдэн төгрөг байгаа вэ гэж асууж дуусгах юм шүү. Заавал бид бэлдэж яагаад хариулах болно. Очроо тэгээ аль нь зүв байсан? Ойхон би Зүрхэнд гинэ, аавын зүрхэнд гинэ. аавын тархинд Тархинд юм уу? ээжийн гидсэнд аавын тархинд Би шал өөр юм байна. Тэгвэл тархинд ингээд том болж байгаа гэсэн одоо үг нэг би юм сонсч ирсэн байхгүй нөө. Эмэгтэй өнөө гидсэндээ хүүхдээ тэхтэн яаж стресстэйж яаж нөгөө нэг юу яадаг шиг аавын тархинд усыг адилхан юм юу үсэж Цуг явж идэг. Тий, цуг явж идэг. Процесс бол адилхан явж идэг. Тий, за энэ хүүхд одоо эрүүл сарвал төрөөсэй, тий, төснийхэн дараа сайн хүн болоосэй. Тийм шүү дээ. Тэгээ хичээл сургууль одоо юу яадаг ингээ аавынхын тархинд үл ер нь яг ээжийнхэн гидсэнд байгаа юм шиг боожж. Тэгэхээр аавынхаа тархинаас ээжийнхаа биеэс төрдөг юм болов. Амар философик юм гүнзгий байдаг. Бүгд наад чи гоё хариулт шүү. Тийм, Наад чи гоё хариулт. Ямар ч тийм юм. Айгүй хүн болгон ойлгохоор ингээд гоё зүг сэтгэл хөдлөсөн. Уярмаар бүр өстой. Үнэхээр гоё хариулт. Үнэ хариулт. Аавд хариулж байгаа юм бол ээж нь хариулах уу? Ээж нь хариулт. Ээж нь хариулах уу яах вэ? За харил та. За яг түрүүнийхтэй ижилхээ. Юу? Аав ээжийнхэн хайраас төрсөө. Тийм. Чи давтахгүй штэ. Уг нь аль давтахгүй те. Тэгээ давтахгүй штэ. Гэтэ айгүй сонин нэг зүйл яагаад гэдэг. Манай бид чи одоо 3 хүүхэд байгаа байхгүй юу? 3 хүүхэд байгаа. 2 нь бол ээжээсээ төрсөн гэдэг бол нэг нь ааваасаа төрсөн гэдэг. Өөрийгөө юу? Өөрийгөө. Нэг ч буруу юм биш л дээ. Тэгээ тэр ааваасаа төрсөн хүүхэд маань манай гэрийн ганц охин маань. Тэгээ гүнзгий ойлголцсон. Одоо уг нь намар сургуульд орох ёстой л доо. Тэгсэн ч гэсэндээ би ааваасаа төрсөн л. Очроо би нэг Давч сэтгсэн байгаа байхгүй. Ой, би гэртээ яг энэ төрхтэй холбоотой асуудал ярьж байхад би нэг амар асуултанд гунжиж үлээ. Чам чи бас унжижсэн болов яасан бол манай баг ингээ асуудыг аав ингээ та яагаад манад байдаг вүлээ гэдэг чи. Тэгэхээр би юу гэсэн үг юм? Чи яар манад байгаа юм шүү гэж. Гү. Юу ээж чинь ихчийг төрүүлсэн, ахыг төрүүлсэн, тэгээ намайг төрүүлсэн байхгүй. Тэгээ бид нэг хамт байгаа. Тэгээ та яагаад чи Энд юугаа хийж байгаа юу хийж байгаа хүн бэ? Тэр та ээжээс төрөөгүй. Эсвэл та ээжийг төрүүлээгүй. Ингээ та биднийг төрүүлээгүй. Тэгэхээр та ер нь яг энэ яг ямар ч өдөө хүн бэ? Баг гаднаас орж Амар ирлээ. гоостой. Энэ асуултанд одоо юу гэж хариулах гэсэн бэ очроо? Та нар манад юу хийж байгаа юм? Та нарын бодлоо юу хийж байгаа? Ах нь ингээд төлбөрийн төлд юм уу? Би байж байгаа шалтгаан би нөгөө та нарын төлбөрийг төлдөг. Тий. Бас зөв юм биш үү? Бас үнэн л дээ. Хамгаалагч Ямар нь хэцүү юм. Гэтэ би бол тэгж хариулсан. Би болохоор ингэж хариулсан. Анх та нар ээжтэй биш аавдаар байсан байхгүй. Аав нь ээжд нөгөө тэгээ ээж нь төрүүлсэн гэж хэлсэн. Хэлийн гүнзгий хэлсэн. Заваа могос. Нөгөө чи бүр ингэ бодлолоо үлдсэн шүү дээ. Та нар чи ямар ухааны хүн бэ? Ари айгүй их юм бодсон байна. Надаас бол бас Йоо харуулцавчтай. Яасан гэсэн бэ? За. Очроо мик гэж. Надаас бас нэг эвгүй асуулт бас хүүхэдтэй холбоотой асуулт асууж ирснийг би та хоёр хэлжсэн шүү дээ. Одоо очроотой нийлээ та гурав дахиад хэлчихээ л да. Тэр нь юу вэ гэхээр нөгөө 6 жил ганцаархнаа байжгаад манай өвчин дүүтэй болох гээд тэгээд ингээд дүүтэй боллоо гэдэг мэдээг нь ахт нь дуулгаад
хэлсэн чи хизээдэж ирэмсэн болцсон гэж байсан. Оо мэдчихэе. Тэр мэдрэмж олвол надад бас үнэхээр хэцүү байсан. Хизээдэж ирсэн. Тэгээд тэгэхээр одоо яг изээ гэж хэлэх чинь бас хэцүү юм байл шүү дээ. Тэгэхээр чинь хүүхдүүд маш нарийн зүйлүүдийг бас мэдж байгаа юм байлээ. Чи бас хэлмээр шүү. Наад чи нэлээд дээр үед байсан бас өнгой үстэй тий. Юу тийм үү? Өвгөөсөө хүүхэд яг бодит амьдрал дээр болдог л өвгөөсөө хүүхэд таанс төрсөн гэсэн чи өвөө нь ээжийнхаа чи хүүснээс гэсэн чи цаашаа явснаа. Өвөө юу ч мэддэггүй юм биш тэгээд. Хотлоо яг. Өөрөө мэдчихсэн байгаа байхгүй. Үшээ тэгсэн чинь биднээс асуусан хамгийн гол нь энийг мэдчихсэн бол яг уу. Мэдж байгаа шүү дээ. Үгүй яг юу яриад хариулт бас. Гэтэ гол санаа нь бол тийм байхгүй юу? Гол санаа нь юу вэ гэхээр манай хүүхдүүд маань, бяцхан найзууд маань аав, ээж хоёрынхан хайрын дундаас нь ургаж гаргаж ирсэн тийм хөөрхөн бүтэл би тэгэж хэлэх бас их дуртай байдیں۔ Тэрний юу вэ гэхээр нөгөө би мартчихлаа. Бүтээл гэж юу? Тэгээ аав ээж нэг бүтээгээд байгаа юм байхгүй шүү энд. Тэгээ хин бүтээл. Энэ бол өстой нэр яг тэр нэг юм дээд оюун ухааны ил бүтээл. Ямар амар юм бэ нэ дээд оюун ухаан. За дээд оюун ухааныг би танд ярьж гээзээ. Энэ хайрыг хүн ингэж нөгөө гаргаж ирээд харж болдоггүй шүү дээ. Тийм үү? Тийм хайрыг гаргаж ирээд харж болдгоо. Хайртай шүү миний хүү, хайртай шүү гэл ингээл аав нь ээж нь аавд нь хайртай шүү гэж хэлдэг ч гэсэндээ хайрыг ингэж гаргаж ирж харж болдоггүй байхгүй юу? Гэтэл гаргаж ирж хардаг ганц юм байдаг. Тэр нь болохоор хүүхдүүд байдаг байхгүй юу? Хүүхдүүдийг гаргаад ирсэн та хэд болохоор ингээд амилсан хайрууд байдаг байхгүй юу? Ингээд бүр битээ ингээд бодит хайрууд байдаг. Тийм үү? Тийш. Аав ээжийнхаа хайраас төрсөн гэж хайрыг нь бас хөрхэн сайн тодорхойлоод өгвөл те. Тэгэлдээ тодорхойлоод өгөл дөө. Гүг харин өөрөөсөө. Хайр чи юу л шал дэм юм асуучлаа. Наад асуулт чи ер нь удахгүй ирэн зөө. Одоо удахгүй хайр гэж юу юм бэ? Яагаад? Би тэгтээ хүүхдүүдтэй арай нэг жоохон таагуураас би яаж илүү гарах вэ гэдээ би бүр зөндөө бодлоо. Ямар амар ухааны хүмүүс вэ? Одоо яасан барахарг болсон аа. Одоо нэг барах юм олчлоо. Би одоо хүүхдүүдтэй хүүхэд яаж төрдөг вэ? Одоо бүх ах эгч нарын чинь хариулт нь бол хүүхэд одоо аав ээжийн хайраас гэлээ штэ. Би арай өөр зүйлийг та бүхэн хүүхдүүдтэй хэлмээр байна. Нэг зүйлийг хүүхдүүд минь анзаараараа. Хүүхэд хайраас төрдөг гэж хэллээ штэ. Тэглээ. Тэгэхээр одоо чи хизээ нэгэн цад гой том болно те. Одоо гой нөхөртэй юм уу эсвэл ихнэртэй болно. За тэр үед зөвхөн хайр байж хүүхдтэй болдог юм байна шүү гэдгийг өнөөдөр чи сураарай. Тэ? Гэдгийг хэлмээр байна. Хайр байхгүй бол хүүхэдтэй болж болохгүй гэдэг. Одоохондоо чи ойлгохгүй гэсэн. Гэхдээ хизээ нэгэн цагт ахих нь хэлсэн үг оройлоо чин янг гэд орох болно. Бүр хамаг хүс гараадах энэ хүний ийм юм ярьсан. Үгүй энэ хараа жоох хөвч гэсэндээ энийг бодчихвол зүгээр тийм ойлгож байгаа. кок авчлаа одоо сайн юу. Тийм. Тэгээд ерөнхийдөө тий яг тэгэхээр яг бидний хариулт бол хүүхэд хайраас төрдөг учраас хайр байж ижил хүүхэд төрөх ёстой байх нь шүү. За ингээ хоёр дахь асуулт конец боллоо. Конец фильм. Йоо арай гэж мартмарлаа ёо. За ингэсгээд явуулчих тий. За одоо ингээд сүүлийн асуулт руу гарах гэж байна. Сүүлийн асуултыг мөн 9 настай түшиг биднээс асуусан байгаа. Хүмүүс яагаад өөр харагддсан бэ гэсэн. Одоо жишээлбэл энд би хөөрхөн байгаа. Энд нэг сонин царайтай, тэнд нэг үсрэхэг, энд бүр нэг авхимгүй царайтай ч гэдэг юм уу те. Тэгээд ингээд бүгд яагаад ийм өөр байгаа юм бэ гэж асууж байгаа шүү дээ. Тэгэхээр авхимгүй гинэ намайг эрка гинэ. Эрка гэгвч дээ. Эрка орсон шүү дээ баг. Тусламж ирээд байна. Би жоох нөгөө имписэ бодож хийсэн энэ нэг шууд ингээд инстинктээр гарч байгаа байхгүй. Надаас авах юм байхгүй. Чи эркагаас яг юуг нь аваад байгаа. За уучлаарай. Чи хэлдэ. За уучлаарай нэг юм хэлээ тэр нэг юм хэлээ. Саяны асуулт арай дуусаагүй заяа. Саяны асуулт арай дуусаагүй байна. Хүүхдүүд чинь сайн охиндоо хайртай гэж яриад байдэн штэ. Боогийнхоор чинь болвол хүүхдэрээ хүүхэдтэй боллоо хүүш гэж байна. Тэгээд дээрэл би бүр яг нэг юм нэмчмээр байгаа байхгүй. Нэмээч. Чи яг гоё хурмаа хийгээд гоё хөхтэй болоорой гэж хэлж байна. Тэгэж ярих юм бол манай хүүхэд хурмаа хийцэн байгаа цэцэрлэг дээр одоо. Хүрээд гэж. Бүр амар тэгсэн штэ хурмаа хийцэн мэд. Чи тэг ямар байлээ нэг дор ажилтдаг байж хурмаар болсон юм болов. Зайлханд өөртгөө. Хүүхдийнхээ өрмөр. Би өөрөө ч мдээгүй юм чи яах юм бэ тийм ч одоо. Одоо хатан байж юу?
Мэдхгүй. Бэлтэг уулцсан юм уу? Бүр болоогүй надад хүүхэд авчирч өгөөд л. Янз бүр юм авчиж өгöd байна уу? Барби. Барби. Тэр чинь айгүй хэцүү байгаад байгаа байхгүй юу? Ер нь бол нэрээ тэгэж. Тэр чи ингээ аваад цааш нь тавьж бас болохгүй юм те. Бас жоохон инкрэлэхгүй болохгүй юм Тэврээд те. ээжигээд байгаа байхгүй юу? Сонсогчд маань энэ хариултанд ерөнхийдөө яг бид нар шиг юм эвгүй байдалд орж ийн үү? Яг Боги 5 тиг гинэ. Би 5 авчиж байгаа юм уу? Үгүй тиг. 0-0. Би яг аль нь? Аленка 5. Боги гэдэг талдаа 5 байгаа байхгүй. Алянкагаас би асуугамаар байгаа байхгүй юу? Алянка чи байсан бол юу ч хариулах байсан бэ? Аленка залгаж орж ирээд Чаддсан бол хариултаа. Чаддсан бол хариул та. Гэхдээ ингээд инээгээд байгаа юм шиг боловч яг жинкнээс ингээ асуухаар хэцүү юм байт юм бэл. Харин тэ жоохон. Яг жинкнээс ингээд манай хүүхд надаас асууж л байсан л да энийг бас. Очоогоос асууж ирсэн юм хүүхдүүд нь. Юу гэж? Яаж төрдөө энэ төр гэдэг те бүр процесс асууж байгаа гэсэн. Манайхан ч өөрсдөө орог мэдж байгаа дөө. Надаас ч бол процесс ч асууж байгаагүй л дээ. Юу Би л мэдэхгүй байгаа. Манайхан мэдж байгаа дөө. Би мэдчихвэл ухаалчих гэдэг юм уу? очоод танаа том ч нь юу лээ? 14. 14 баг нь болохоор Баган сая төрс одоо 2 сард болж. тэгээд том нь бол багыгаа бол одоо баг л ойлгож байгаа Тий тийм ойлгож. Одоо хүүхдүүд яа бүр айгуу гойс. Одоо манай хүүхдүүд чи бүгд ингээд том болцсон. том болоод гэрээ орхиод ингээд. Манай хүүхдүүдээс зарим нь ах уу? Эцээс зарим нь аваач. Тий. Гэхдээ эхлээд би жоохон хүүхд цөөлөд. мөхтэй бүр ингээд боохгүй шүү дээ. Ойлгохгүй. Хүүхэд 2 сартаа бэт юм уу? Тий. Танаа хоёр дахь асууж байгаа юм уу? Ийм Мэдгүй Одоо би ерөөс тэрийгээ ингээд сүүлийн үед яг ингээд нэг юм тарих ингээд нэг юм гацаад ингээд болоод байгаа сагдаад байгаа хгүй. Нэрээ яагаад гэдэг асуулт эргэн тойрноос минь алгуулсан юм шүү дээ. За одоо Тэнгүүд ингэж би ингээд хүүхдүүд байхгүй Тарих учраас тийм. Алинкагийн хариулт нь ээжийнхээ гидснээс хүйснээс багтаад гардаг гэж хэлж байсан. Тэгсэн би яаж гидс рүү ч орсон гэхээр Танаа ч л асуудал байт юм да. бурхан явуулсан юм аа гэж дууссан гинэ. Оо яг зөв. Тийм шүү дээ. Ер нь бол шүү дээ. Би хүүгээ эрхэм бэлэг гэдэг байхгүй манай хүн. Тэгээд юу биш шүү. Эрхэм нөө яг эрхэм гэдэг нь бол ойлгомжтой. Нөө бэлэг гэдгийг чинь Б И Л Э Г гэдэг одоо яг бэлэг ухааны гэж нэг хүмүүс ойлгож байгаа. А манай хүүгийн хослын зэрэг бидний яг сонгосон нэр нь Б Э Л Э Г. Бэлгэний бэлэг. Precious gift одоо яг эрхэм бэлэг байхгүй юу? Ягаад бэлэг гэхээр яг Аленкада санал нэгтэйгээр за хүүхдийг бол яг бурхан одоо бэлэг болгож өгж байгаа гэдэг яг тэр агуулгаар нь хүүгээ эрхэм бэлэг гэд нэрлэе гэд тэгж байгаа байхгүй. Ягаад гэхдээ би энэ нэрийг яаж чадаагүй л дээ. Надад бүх нэр гологдоод байсан. Угаасаа хүүдээ нэр өгч чадахгүй. Айгу удаад. Хүмүүс чинь нэр өгөөч гэдэг айгу тэгээд өгч чаддаг. Хамгийн анхны хөвгт учраас ерөөс ингээд юу яахгүй ингээд бүх нэр гологдоод байгаа байхгүй надад. Тэр удсан. Нилээ удсан. Тэгээ манай ихнэр яг бурхны бэлэг юм чинь гэдэг юм хэлсэн чинь бүнг гэл орж байгаа байхгүй. За тэгж нэрээ өгөө гэл. Тэгээд өөрөөсөө яагаад тэр нэр иргэний бүртгэлийн юуны газар очиж нэг төрсний гэрчлэгийг авдсан шүү дээ. Тэгээд л яагаагүй мэдхгүй яг эмээн тэр авд явж таарсан уцтаал. За би ороод авчия юу хин гэдэг нэр өгсөн байг. Эрхэм бэлэг гэдгсэн чи за гэж талсан байхгүй. Тэгэл оройн ингээл нөгөө нэг төрсний гэрчлэгийг авдсан чи эрхэм ийгэр бэлэг гэдэг адирд юм да. Одоо хэдэн насн дээр нэрийн солидог үлээ? Хитэд сольж болно. Хитэд сольж болно шүү Одоо дээ. тэр ийгийг нээ болгомоор байгаа. Одоо өөрөөр нь солиул өстой чиг. Нэг удаа солих боломжтой шүү дээ. Тийм. Тэгэхээр яг Аленкагийн одоо Хариулт нь зөв би байгаа. Хариултаа санал нийлж чинь тий. нэг удаагийн солих ирэхээ би аваагүй юм биш үү? Хай. Өөрийнх нь нэрийг солино шүү дээ. Нөө захирмаа эцтэй. Захирмаа болно шүү дээ. Маргаашнаас амар нэр ороод ирэх үү. Очроо одоо нэр бодмоор бид нар чинь бүгдээрээ нэртэй шүү дээ. Одоо бүгд өөр гэсэн одоо нэртэй. Би одоо жишээлбэл нэг солигдсон бол Роза. Миний Роза. Энэ хүн хараа радиогийн салбарт олон жил байсан заяа. Нөгөө Сантитай адилхан бохгүй юм гадаад нэртэй. Тэгээ Роза нэр нь. Роза. Тэгээ би болохоор зүгээр Эрка бол болоод байгаа. Эрка гэдэг ингээ болчихж байгаа. Тэ. Тэгсэн чи тэр хүнд ингээ нэр байхгүй ингээ. Борка гэдэг. Гэтэ үнэн наатад чи зарим хүмүүс Борка гэдэг. Намаг одоо юу хий? Орка. Үгүй юм. Орка
За ингээд Орка ч радио амтан 1-р байдаг студид Эрка, Борка, Орка 3 та бүхэнтэй хамтдаа байна. Хүн болгон тийм хэсэж хамаагүй угаасаа солих хэрэгтэй юм уу? Бэд штэ. Нэг удаа амьдралдаа нэг удаа нэрээ солих Ирэх боломжтой. мэрхсээ Ирхсэд ч юу байх байх та ингээд хүсэлт өгөөд явал солихгүй гэх одоо ямар үндэс вэ? Одоо жишээлбэл манай Гэхдээ ихэвчлэн нөгөө заллин хийсэн хүмүүс солидог бах уу? Гээгүй одоо залж байх үү? Тий. Олон анхаарлыг татах Магадгүй зорилгоор одоо жишээлбэл нөгөө татарын нөгөө мөөгийн чинь тэгж нэрээ сорилсан штэ. Оо, Нара ч бас тийм Тийм шүү дээ. штэ нөгөө манай улсын хурлын эрхэм гишүүн чинь бас тийм нэрээ. Наран туяа Нараач үлээ тийм нэртэй шүү дээ. Бүтэн нэр нь. Яа, тэр Кёкшүүзэн Батбаяр байна. тэр хүний толгойд юу Бүтэн нэр нь ерөөсөө- Кёкшүүзэн Батбаяр. Аа? Кёкшүүзэн Батбаяр чинь Жинкнээс юм. жинхэнэ нэр нь эрдэнэ өмнөхөн дээрээ хэлүүлсэн Кёкшүүзэн Батбаяр байхгүй. Come on. Нэм. Тий, очроо гэд ингээд. Би эсвэл бүр наад- араажуу заяа гэж Наад хүмүүсийн чинь Тий, дагснаас араажууд жаа. дагаж нэрээ сосноос өөрөөхөө байсан. Наач хамаг дээр байгаа шүү. За одоо дараагийн асуулт руу гарыг. Хүн болгон яагаад өөр өөр байдаг вэ? Эхний хариулт бол энд орж ирж байгаа шүү. Хүмүүс яагаад өөр өөр байгаа юм бэ гэсэн шүү. Тэр бол Тэнгэрийн бэлгээ гэсэн байна. Тэнгэр ингээд өөр өөр байгээ гэж бэлгэлцсэн учраас ингээ өөр өөр байгаа шүү гэж орж ирсэн байна. За одоо дараагийнх нь хувилбарууд нь юу вэ? Одоо нөгөө янз бүрийн болонгууд хүмүүс нөгөө зурхааруу чигдэг штеп. Тэр шиг бүх асуултад хариулт бурхны. Наад асуултанд чи хариулах гэсэн чинь нэг юм бодогдоод За. байгаа. Миний нэг үзсэн нэг юм жижиг видео бодогдоод За. болтгоо. Чамааг ингээд энэ ертөнцид төрүүлэхийн тулд тараа гээд ээж аав. За тэгээд ээж аавыг чинь төрүүлэхийн тулд хоёр талын чи эмээ өвөө. За тэгээд тэр эмээ өвөө нарыг төрүүлэхийн тулд ингээд хоёр хоёроор ингээд нэмэл яваад хараа. Зөвхөн чамааг төрүүлэхийн тулд заяа. Хэдэн мянган үе. Бүр хэдэн мянган хүн оролцсон байт юм бэл. Тэгэхээр энэ нэг олон хүний гений мэдээлэл ингээд нэг хүн дээр ингээд төвлөрөөд нэг хүнийг бий болгож штэ. Тэгэхээр нөгөө талд адилхан дахиад нэг хэдэн мянган хүн оролцсон байхгүй. Тэгэхээр ингээд дараа Аавынх нь ээжийнх нь Тий. тулдаг гэсэн үг шүү дээ. тэгээ хоёр талаас нь ингээд хоёр хоёроор ингээд нэмээд бодоод ахаар ингээд хэдэн мянган болоо авчт юм бэл энэ чинь. Бүр амар их тоо. Тэнгүүт дараа энэ дөрвийг ингээд одоо энэ ч байгаа дөрвөн хүн яг үндэ бол дөрөв гэж тоох боломжгүй юм байлээ. Маш олон хүний бүтээл сууж. Дөрөв хэдэн мянган л юм байлээ. Дөрөв хэдэн мянган За гэсэн. тэгээд Тэгэхээр би үндсэн бодож асуулт байхгүй. Энэ их олон энэ генетикийн мэдээллүүд ингээд нэг хүн дээр ингэж төвлөрж байгаа юм чи угаасаа энэ ингээд бүр юник байх хэрэгтэй юм бэл. Бүр ингээд дахин давтагдах ямар ч боломжгүй бай гэж юм бэлээ л дээ. Гэж байгаа. Ойлгосон болов уу хөөе? хүүхдүүд ойлгоогүй шүү. Хүүхдүүд Царай ойлгоогүй шүү. царай нь өөр гэж асууж байгаа юм болов уу? Эсвэл яг өөр мөн Өөр чанартай харагддсан бэ гэж Харагддаг, асуусан. царай. Тэгэхээр царай ахгүй юу шүү. царай юм байна тий. Гэхдээ ер нь царай хараа яг адилхан харагддаг хүн байдаг болов. Байгаа. Селена Гомес битэр чи ижлэн царайтай шүү. Тийм ээ. Очроор тиско. Үгүй. Юу ч Би тэгвэл Өөр юм бодоод инээсэн. би Ким Кардашиан гэвэл яах юм бэ? яг тэ аваад авахгүй юу да. Би адилхан биш юм чи аваад авахгүй. Нэрэнгээс намайг Селена Гоместэй хижлэн гэдэг байсан штэ. Одоо жоохон Селена Гомес таргалаад ирэнгүүт би бас таргалаад ирэхлээр ингээд бас ижлэн болчиход Та байгаа. нарыг Элон Маск тэрийг бол адилхан л гэдэг. Тэр бол худлаа шүү. Тэр чин арьс өнгөнд харсан ч шалтгаан. Юугаар адил гэдэг амьдрал нэг сони юм аа. Царайгаар биш ээ. Хэсэггүй хугацаанд ухааны хүмүүс байсан ч одоо бүр Үгүй царайгаар биш. Битэрийн ингээд угаасаа дансандах мөнгийг нийлүүлэхээр дэлхийн хамгийн баян хоёр хослол болд юм. Үгүй эн чинь ийм байхгүй царай яриад байгаа штэ. Эн чинь нөгөө нэг яг адилхан царайтай хүмүүс байдаг уу гэж асуухлаар нь тэгээд хариулж штэ. Ерөнхийдөө төстэй ижилхэн царайтай хүмүүс бол дэлхийн өнцөг булан бүртний хаанигтай байдаг. Одоо жишээлбэл Майкл Джексоныг дуурайсан ижилхэн хүмүүс энэ тэнд байдагтай ижилхэн ч гэдэг юм уу те. Эсвэл хин нэгэнтэй ижилхэн гэл ингээд янз янзын нөгөө нэг дүрснүүд TikTok-ууд ч гэдэг юм эсвэл нөгөө нэг рилүүд ингээд явдаг штэ. Тэрийг хүүхдүүд аягүй хүзсэн байхаа гэж бодож байна. Тэгэхээр тэгээ нэг хүн болгон ингээ өөр байдаг гэж асууж байгаа нь бас өөр л асуулт болоо явчихж байгаа. Тэгээ тараа үе. Тэр асуулттай шал өөр шүү. Энтэй- Гэтэ би Селена Гоместэй ижилхэн. Ой, энэ асуултаа жоохон ойролцоо өгж магадгүй нэг юм байна. Чарльз Чаплин биш үү нөгөө нэг ийм сахалтай нэг комеди урлагийн бас нэг нэлээд сонь төлөөлөл. Тэгсэн чи Чарльз Чаплиныг хин сайн дуурайх вэ гэдэг тэмцээнд Чаплин өөрөө нууцаар орцсон гинэ. Тэгээд төрүүлээгүй. Тэгсэн чи дөрөвдүгээрээр орсон гэсэн. Өөрийгөө дуурайж чаддаг. Өөрийгөө дуурайж чадахгүй. тий наа чи ойлгохоор л юм байна л да. Тий. Тэгэхээр яг хүмүүс ер нь яг хоорондоо адилхан байх боломжгүй юм шиг. Та нарыг тиймтэй адилхан, иймтэй адилхан гэд хэлжсэн тиймнүүд байна. Харин тэгээд Селена Гомес гэдэг ах чинь. Та хэд жоохон гадаад намайг ч нэг гэсэн сахлаа жоохон өшөө жоохон ургуулсан байсан. Тэгээ нэг юм мьютэ шил зүүцээ. Нэг их сандарсан ирсэн. Миний дуу чи Наким өнөө гэх тээ. Биш гэдэг чинь. Яа, тийм байлгүй дээ гэсэн.
Накер нь ямар гачин болцсон гэж бодлоо. Тийм байх үү дээ. Тэр их шиг юм утга гэж үү. Юм хөдөлтөй явжсэн. Чи тэгээ баярлаж юу үгүй үгүй гэдэг үгээ яг ямар мэдрэмжээр хэлсэн сандарч газ хэлсэн үү? Сандарч хэлсэн. Биш гэдэг. Тийм бэлгүүдээ гэдэг. Тэрний дараах чиний сэтгэлийн хэлбэр ямар байсан бэ? Гутарсан уу? Баярлсан Тийм уу? байсан үү? Хатаа ягууд тий. Дотраг тэр чинь бас жоохон баярлж байгаа юм чи тий. Бас нэг дуучин үнтэй жоохон дөстэй л юм байна. Олны танд харагдчихл байгаа юм байна те. За. За нахны залга 1146 104 5. За одоо өөрөө чинь бол хинтээ Гэхдээ би Эркэг юу гэлээ? Намайг Элон Маск. Чи нэрнгээсээ чамайг хэлжсэн байх. Гэ чарад шүү. Харцаараа гэсэн шүү. Элон Маскын биш үү? Нүдний юм холохгүй ганх шиг. Биш. Гөө Элон Масктай ямар цараагаар адилхан байх вэ? За тэгээд хинтээ ажиллах юм. Намайг бол яг Америкт бол яг үгүй энэ гэхдээ үнэн шүү. Америкт намайг Америкт намайг Чингис хаан чамшиг л байсан бах та гэсэн шүү. Тэгэхээр чи яг шашгруулдаг соёлтой. Үгүй харин тийм. Тэгэхээр би үгүй гэж тийм байгаагүй. Манай Чингис хаан чиг байд руу ирэх хүн байсан. Болоо. Намайг харалтаа. Намайгаар би нэг юм шалбааш юм. Тийм шовт юм байхгүй шүү. Үгүй би хэлж байгаа байхгүй. Миний хаврыг харалтаа. Ингээ харалтаа чи дэлхийн таалыг эзэлсэн тийм том командлагч хүнийг чи юу наачиг хүнтэй зүрлэхгүй болохгүй. Хөөх юм тэгдэг юм бэлээ л. Чамаа хин нэг зүгээр хэлж байгаагүй юм биш үү? Чи зүгээр ингээд Хэлж байгаагүй. ингээл нэг юм олж хэлээд байгаа юм. Үгүй харин тийм. За, Үгүй намайг чи аавтайгаа л адилхан гэдэг юм да. Одоо тэрийг одоо оруулах. бас Тий бодно штэ угаасаа. Чи нэг аавтайгаа адилхан болоод ах юм гэдэг таахгүй. Тэгэхээр би нэг хоёр нэзээ мэдрэмж авдээ. Болмооргүй ч юм шиг те. Тий. Нэг бодлын нэрэ болчмоор ч юм шиг нэг тийм хоёр мэдрэмж аваад. Нөгөө октодыг тэгдэг штэ. Аавтайгаа ижилхэн гэхэлэр яа гэж зарим нас тэр ээжийн сонголт өстой кул гэж мэддэг. Энд чи бас нөгөө нэг мэдээж нөгөө гентэй холбоотойгоор төсүүдийг бас авч л байгаа хэл та. Намаа хүмүүс ерөөсөө тэгдэггүй шүү дээ. юу гэж? Ээжтэйгээ ямар адилхан гэдэг. Чи бол ээжтэйг адилхан юм. Таны ээж юм шахах төстэй хүн байсан юм уу? Үгүй ер нь Аа, нүдний харц марцтай. Намайг ч гэсэн тэгдэг л дээ. Тий. Тийм үү. Би бол ээж рүүгээ. За ээж мэжийг орилох байлээ. Тэр олны танил маань. Олны танд хин нэгэнтэй ижилхэн бол гэдэг. Би миний хэлж ирсэн тийм. Биш намайг хоёр хүнтэй бол нилээд хүмүүс ирж ирсэн юм аа. За яжаар сэтгэл санаагаа бэлдээд. Зааваж байгаа. За харсан цаатаа хэлээрэй та. Ганхуу ахтай адилхан юм уу? Үгүй. Анх бахтаа жоохон төстэй байж магадгүй юм За шиг. өөр. Нүд бол төстэй юм байна. За өөр. Юу? Нэгдүгээр хүн нь намайг их сонин Мистер Бинтэй их төстэй гэж хэлдэг гэсэн. Тийм хүмүүстэй би нилээдгүй таарч ирсэн. Залуудаа магадгүй л. болохын нүдэн төстэй штэ. Мистер Тэгээд ийм тэнэг ийм дүр гардаг юм байна л да. Үгүй. Гэтэ Үгүй, байнгын биш. нүд нь яг Яг нэг маневр гэж ярьдаг байхгүй юу? Одоо энэ ч Манайр надад гэдэг нь- өөхөндөө ингэсэн байгаа штэ. Өмнө буранхай яхтаа болоод ингээд нүд нь Би яг залуу яриад байгаа шээ. Одоо л өөхөндөө залуу. Тэрнээс шин чин нүд нь ийм том мом багхгүй юу? Уг нь болоод Хоёр дахь хүн нь тэгж штэ, тийм. чадахгүй болчихсон ш. Оросын албаны улсын ардын жүжигчин дэмэрээд тахгүй. Филипп Киркоровтой адилхан гэж хэлдэг гэсэн бас. Киркоровтой нүд бол адилхан юм байна. Бас Тэр тийм тийм бас байх. хөмсгний хэлбэр ижилх юм байхгүй юу? Бас нөгөө нэг сахад Ингээд хөмсгний санахгүй байна. Хөмсгийн одоо санаж байна. Единственно ямая. Юу ягач нөгөө нэг парик оруулаад ирээч. А? Парик оруулаад ирээч. Би урт үстэйс байхгүй. Тэгвэл зөхөл юм байна. Тэгээд намайг яг Филипп Киркоров. Тэгтээ би ч одоо бас жоохон юу штэ өөр штэ ингээд өрслээгөө юу гэв ер нь л те. Тухайн үед нь Филипп бас өөрчлөлттэй байсан баг. Ингээд нэг арай өөр те. Байсан штэ. Тэгээ яг ийм хоёр үнтэй намайг ижилхэн гэжсэн. Киркоровт бол нэр төстэй юм биш үү? Нүд бол алаг малаг те. Намайг бас нөгөө нэг юу штэ. Арай Чамайг яриаг минэлж. Хахад Селена Гомес бичсэн штэ. Яг Одоо хувирчаад байгаа. Тий одоо хувирчаад байгаа. Гэтэ тухайн үед бол бит хоёрын бас ижилхэн юмнууд байгаа. Яа. Би ч одоо нэг энэ тэндээ нэг нууц мууц мингтэй Чи ахгүй юу? надад жүжигчин туяатаа л илүү төстэй харагдаад байна. Гү. Ямар? Яагаад жүжигчин туяа гэдэг гэсэн чинь. Юуны хошин урлагийн үү? Тийм. Харин тэгээд ашиг үгүй штэ. Тэгэн Тэгээд ашиг үгүй шүү дээ. Гү. Селена Гоместэй би бас нөгөө өөр юмараа ижилхэн байхгүй юу? Юу хараа? Би дараа нь та нарт харуулъя заяа. Бити харуулаа. Мингэрээ ижил. Бити харуулаа. За. 2 хошин. Үгүй тэнд биш. Өөр газар. За тэгэхээр одоо үндсэн асуултанд хариулъя. Нэрэ би юун дээр явж илаа. Шал өөр юм. Би бол арай жоохон өөр хариулт байвж магадгүй шүү дээ. Яг үнэн хэрэгтэй ийм байвал яах вэ? Бүх хүмүүс ижилхэн царайтай заяа. Зүгээр л тэр хүмүүсийн нүд нь ингээ хүмүүсийг өөрөөр болгож хардаг бол яах вэ? Тийм байхгүй. Би баггүй шүү удлаа шүү. Ах нь удлаа ирсэн шүү заяа. Тэгэхээр би буцаага таныг харахаар
өөр болгож харах гэдэг Аа шүү дээ. тэгээд байхгүй. Нүднээсээ болоо тэгээд байгаа. Гү тийм байхгүй шүү Тийм байх дээ. хэрэгтэй байх тийм. За одоо тэгвэл юу гэж хариулмаар байна? Ягаад хүмүүс өөрөөр харагдсан бол очроо? Өөрөөр харагдана гэдгийг яг би зүгээр тэгж бодчихсон. Царайнаас гадна нэг харагдахаас гадна харагдж байгаараа бас зан чанар нь илэрнэ шүү дээ, тий. Яг өөрөөр зан чанар дээр нь хариулах бодож исэн багхгүй. Яг одоо ингэ нэг юм машин байлаа гэж бодоход тий дугуй өрүүлтэйгээ адилхан биш тий. Жишээ нь шилэн ардлынхаа толтой адилхан биш. Бүгд бүх юу өөр өгдөг шүү дээ. Тэгэхээр яг ингээд нэг цул болоо нэг нэгэндээ туслах гад өөр байдаг. Нэг нэгнийхээ хэрэгцээг ингээ хангах гад тий. Чи үнэхээр Наачин болцтой гоё юм. Хүү наачстай гоё харилт шүү дээ. За. Өөр байж ч нэг нэгнийхээ сул талын нөхөд туслах ч юм уу. Нөгөө хүний одоо биеэр бодвол одоо эргэтнүүд өөр тий. Одоо нүд гар хөлнүүд хоорондоо адилхан биш мөртлөө. Тий. Үүрэг гүйцэтгээд шүү дээ. Тий. Нөгөө нэг бас адилхан хэрвээ өөр царайтай байдаг гэдэг нь хэрвээ адилхан царайтай байх юм бол уурлаа шүү дээ тий. Өөрийгөө хараад энэ би яваад байгаа юм гэдэг. Мэдгүй ингээд өөрчлөө. Өөрөө уучраад гэдэг. Одоо бүгд өөр аав ээжтэй, бүгд өөр хүн учраас дэлхий дээр цор ганц чамааг ингээд бүтээж байгаамаа, бүтээж гаргаж ирсэн юм а. Тийм учраас ингээд хүний царай хизээж давтагддгүй шүү. Яг ижилхэн юм шиг харагдаж байгаа боловч ямарваа нэгэн зүйлээрээ өөрөө л байдаг байгаа шүү. Би хариулъя. Чамаг бүтээх процесс ер нь бол заяа. Нэг юм ойролцоогоор. За бидний мэдж байгаагаар нэг 10 орчим сар бол явдیں۔ Тэгээд 10 орчим сар ямарваа нэг юм ингээд өөртөө ч мэдхгүйгээр ингээ урлахаар ер нь хамгийн төгс бүтээл гардыг байлээ л дээ. Энийг юм ингээд би ер нь ямарваа нэг юм 10 сар ингэж нухаж хийснээ бол би санахгүй байна. Чамааг л тэгэж хийсэн. Тий, чамааг л тэгсэн. Тэгэхээр миний амьдралын одоо 3 жилийг одоо яг би 3 хүүхдээр зарцуулсан байх нь шүү дээ бүтээхийн тулд. Зөвхөн би биш. Ээж нь тэгээд ингээд тэгэхээр араа чи бол хамгийн гоё нь л юм бэ. Ерөөсө хамгийн гоё нь байхын тулд чи бол дахин татгачгүй тулд тэгж их удаан анхаарал хангаламж зарцуулсан байх юм шүү. За тэгээд сонсогчдыг бас түрүүний бас бидний ярьжсэн шиг те таны хин нэг тэр хүнтэй адилхан ингээд олонний танил алдартай хүмүүстэй Бичсэн байна. харин тэрийг би харчаад хэлж байна л да. Харчаад хэлж байгаа. Юу гжилаа гэж бодож байгаа бол тэрийгээ бас бичээрэй бүгдээрээ те хинтээ ямар хүнтэй одоо адилхан гэж хэлүүлж ирсэн бэ гэдэг бас те. Хүүе тантай адилхан хүүхдээ бурхны бэлэг гэж нэрлсэн хүн байд юм байна. Манай сонсогч. Манай баясгалан дэмчиг болормоо гэдэг хүнтэй адилхан гэдэг юм байна. Өөрийгөө. Зүгээр меншн хийж байгаа юм уу? Меншн хийж байна. Меншн давлага авч шүү. Мянган баяр хаачаа ах болохоор жүжигчин лавх сүрэнтэй адилхан гэсэн байна. За даваа сүрэн баяр би чамд хайртай киноны үрлээтэй адилхан гэдгээ гэж байна. За алик болохоор би одоо хинтэй адилхан юм болоо гэж биднээс асууж जैन зөрүүлээд тэгээд түрүүн ярьсан нөгөө нэрний комментүүд ч гэсэндээ орж ирж байгаа хгүй. За ингээд яг төгсгөлд нь бад заагаад өнөөдрийн хариултыг өгье. Өгөөч. За чи баазсан шүү дээ одоо. Би бацах юм уу? Тий, чи баазсан. За би бацчих. Бид гурав бол ингээд чад хасгараа дундаас нэг юм хэлсэн шүү. Туслаа одоо ингээд. Тэгээ ерөнхийдөө ийм юм аа. Цор ганц ген чамд байгаа учраас чи бусдаас өөр байд юм аа. Яг чамд байгаа ген чиний төрсэн ах эгчид чинь ч гэсэндээ байхгүй. Тэд нар ч гэсэндээ ялгаагүй. Өөрийн гэсэн цор ганц гентэй учраас царайн ч гэсэндээ өөр байгаа. Бас нэг бүгд давтагддгүй нэг ижилхэн зүйл бол хүний хурууны хээ байд юм аа. Тэгэхээр хурууны хээ давтагддгүйтэй ижилхэн хүний царай ч гэсэндээ давтагддгүй юм шүү. Харин нэг эсээс төрсэн хоёр ихэр болвол яг ингээд царайгаараа бол ижилхэн байх боломжтой ч гэсэндээ ааш зан характерын хувьд ч гэсэндээ өөр байдаг шүү. Тэгэхээр хинтээж давтагдагшгүй цор ганц бүтээл болгож төрүүлсэн аав ээжтэй хайртай гэж хэлээрээ. Өнөөдрийн яагаад буланд маань Ирка Борко юу вэ? Орко найруулагч Мизо бас байлаа. Зайка. Тэгээ Зайка байлаа. Одоо харин хамтдаа дараагийн булан руугаа шилжихэд бэлэн болсон байна. Хэдүүлээ дараагийн булан шилжихээсээ өмнө зүрхэн давлгаагаа явуулъя. За тэгье тийм. За ингэдэг очроод би сайхан тайлбарлаад өгчээ. Манайх ингээд нэг лайв стрим хүрж байгаа шүү дээ. Тэгээд энэ лайв стрим хүрж байгаа дээр бид нар бас сонсогч нараа бас урамшуулъя, бас эдэнд бас хуваалцсан марв шүү дээ бид нар. Тийм учраас бид нар нэг юм хоёр юм хийдیں۔ Хүн меншн хийн, нөгөөтг нь болохоор зүрхээр ингэж одоо болдог байхгүй. Зүрхэн эможиго дардыг. За энэгээр яаж ийм гэхээр зүгээр л дарчхад болно л доо. Гэхдээ бид нар зүгээр урамшуулад 7 хоногт нэг хүнийг шалгаруулад гэр бүлийг нь ингээд бид нар ийм сюрприз барьж байгаа юм. Бэлэг өгж байгаа юм.
Энэ 7 хоногийнх нь бэлэг болохоор драмын театр дээр болж байгаа шүү дээ, тоглолт нь. Тий. Үгүй. Солид дүүргэн. Соёлын дүүргэнд болж байгаа. Намайг дагуулад яваач хэмээх одоо драмын жүжигийг үзэх хоёр хүний хос тасалбарын эзэн болох хүнийг хайж байгаа юм бид нар. Тэг олддгүй. Тэгээ тэр хүнээ яаж олох вэ гэхээр ингэн ерөөсөө одоо яг энэ дээр одоо та меншн дараад одоо зүрхээ асгах юм бол тэр зүрхээ асгасан хүмүүс дотроос бид нар санамсаргүй байдлаар нэг хүнийг сонгоод 5 өдрөөс нэг хүнийг сонгоод тэгээ 5 хүн дотор нь дахиж тэмцээн өрнүүлээд бас сонголт явуулаад нэг хүнийг л шалгаруулна. За тэгээ тэр хүнд хос тасалбар өгөөд их нэртэйгээ явж чад одоо энэ тоглолтыг үзэх нь шүү дээ. Болж байна уу? Тэ. За одоо 10 секунд зүрхээ асаацгаая. За тэгээ асаацгаая. Дээрээс доороос одоо зүрхээ меншн. Меншн биш. Зүрх. Гэрүүлийн радио 104.5 84.5 хос долгион дээр за нэмээд Facebook дээр Гэрүүлийн радио 104.5 гэдэг хэрэглээр бичгээд манай хуудас байгаа тухайн хуудсан дээр Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг зүрхээр болж өгч байна. Тэгэхээр зүрхээр булснараа мэдээж Эркагийн хэлсэнчлэн маргааш тодрох бэлгийн эзэн болох боломжтой. Тэгээ зүрхээр булж өгсөн, зүрхэн давалгаагаа илгээж өгсөн, зүрхэн гэрлээ асаасан бүх сонсогчдод баярлалаа. Хамтдаа урайгаа хэлээд дараагийн болон руугаа шилжцгээе. За тэгээ. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Үргэлжлүүлэн хамт байгаарай. Тун удахгүй. За ингээд бид нар өнөөдөр хүүхдүүдийн асуултаар эхэлж томчуудын хариултаар аяллаа дуусгалаа. Заримийнх нь хариулт инээлгсэн, зарим нь бодолд хүргэсэн, харин зарим нь бүр шинэ асуулт төрүүлсэн байх. Гэхдээ чухал нь шүү дээ. Асуулт асуух зориг өөрөө хамгийн үнцэнтэй гэж. Бид дараагийн удаа ямар асуултанд хариу хайцгаавал яагаад болон Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг Гэр бүлийн радио. Их дэлхийн хаанигтай эсвэл яг бидний мэдих Монголд хизээ нэгэн цагт болсон сонирхолтой, хачирхалтай бүр гайхмаар түүхүүд. Зарим нь алдартай, зарим нь бараг мартагдсан, зарим нь энгийн хэрнээ санаан доромгүй түүх энд дурсагдах гэж байна. Гэр бүлийн радио 104.5 болон 84.5 долгион дээр та биднийг радиогоор хүлээн сонсож байгаа бол за бас Гэр бүлийн радио 1045 гэсэн Facebook-ийн пэйжээр манай лайв стрим цацагдж байна. За Гэр бүлийн радиогийн 1-р студиэс хөтлөгч Эрка, хөтлөгч Заяа, хөтлөгч Боги, за манай өнөөдөр бас онцгой зочин хөтлөгч манай Очроо маань бас хүрэлцэн ирээд бидний энэ өглөөг үнэхээр сайхан өнгөрөөж байна. За тэгээд ер нь бол танилтай хүн талын чинээ гэдэг шиг те өглөө шууд очроогоо хүлээж аваад шууд танилцсангуудаа ингээд өөрийн ирэхгүй рефлексээр ингээд тэрвэрлээ би. Тэглээ намайг бол тэрвэж байгаагүй. Ястаа тэрвэж байгаагүй. Амьдралдаа тэрвэж үзээгүй. Үзээгүй. Үзэх юмсан. Нийтээ хэдэн жилийн дараа үдлээ. Ер нь баг тий. Тэгэхээр зарим хүмүүс яг өөрсдийнхөө сонголтоор зарим хүмүүсийг тэрвэрдэг, зарим хүмүүсийг тэрвэрдэггүй. Тэр янз бүрийн юм зүйлтэй хамаатай байхыг би үгүйсэхгүй. Ямар ч лсэн би тэр тэрвэрлсэн байт юм аа. Ямар юм бэ те. Өнөөдөр түрүүн мэдээж нэвтрүүлгийн интро явсантай ижилхэн түүх энд болон маань эхлэхэд бэлэн болсон байна. Түүхийг бол бид гурийн зүгээс түүхүүдийг бэлдсэн байдаг. Интрог анх удаа сонсож байна. Ямар гоё хийсэн юм бэ? Зүгээр. Зүгээр. Одоо ингэн өнөөдөр бол очроо бол цэвэр сюрприз заяа. За очроо ямар нэг юм олж ярина заяа. Тэ. Ямар нэгэн түүх ярих юм бэ? Түүх ярина шүү заяа. Түүх бодож байгаа. Тэгээд бид гур болохоор ингээд одоо манай Заяа бол одоо нэг дууны түүх бүтсэн түүхийн тухай хуваалцдээ. А би болохоор энэ өдөр байж болох одоо хамгийн хачин тийм одоо тэмдэглэлт өдөр мөдөр ч юм уу те. Тийм түүхэн одоо өдрүүдийн тухай яг миний юм л ороод ах юм бэ. Та болохоор энэ өдөр л түүхэнд авсан зүйлийг энэ өдөр түүхэнд юу болсон? Харин хачныг нь бол энэ хүн ярих байхгүй юу? Энэ хачныг энэ хүн ярина. Айгу гоёын тэр хүн ярина заа. Тэрхүүр нь тэндээ явдаг. Отлаа яриад. За юу яач би ерөөсөө зүгээр төрүүлээд эхэлж идэх үү? За уйлж мөлхөө эхэлчих те гяс. Ойлгохгүй. Энэ удаагийнх ерөөсөө ойлгохгүй шүү. Энэ удаагийнх маш сонирхолтой. Өнгөрсөн удаа энэ Заяа хараа нэг сүүний үнэр гэдэг нэг бидний дуулдаг нэг ихийн тухай дуу штэ. Чи тэрийг яагаад зохиогдсон гэдэг түүхийг мэдхүү? Мэдгүй. Яа за тэрийг нэвтрүүлэг үзээрэй за ухрааж үзээрэй. Битээ үз. Ухраагаад үз. Шууд үйлнэ. Шууд үйлнэ.
За тэгвэл өнөөдрийн дууны түүхийг хэдүүлээ хамтдаа сонсцгоё. За. Хөөхөн борлог мориоро хөндийгөө туулах сайхансан хөгшин буурал ээжигээ хүндлэн асрах сайхансан. Тийш дээ. Наа чи ямар нэг дуу вэ? хөөрхөн борлог мороо хүндийг туулах сайханда. Хөдөөгийн баясгалан гэлөө. Өдөөгийн баясгалан киноныг Яг зөв. Гэхдээ түүнээс тэр дуунаас тэр киноноос өмнө бүтээгдсэн дуу л да. Кинон зориулж зүгээр хэрэгэлсэн юм байна тий. Кино хэрэгэлсэн гэсэн үг байхгүй. Энийг хин зохиосныг нь ч гэдэг юм уу сүүхийнхэн талаар мэд. Ёстой мэдгүй. Алдартай хүн зохиосон болов уу? Яасан бол очроо чи юу гэж бодож байна? Сайн мэдхгүй байна. Энэ ардын дуу энэ юм болоо. Хөшөнд ардан төмөн дэмбэрлэгааг тийм байх шүү. Яг зөв түмэн дэмбэрлэгагийн дууснаар олж ирсэн. Ёстой сонссон байна. Алин нэг жоохон сонсох да. Дууг нь байлээ. Дараа нь дахиад хөгжлүүлээ сонсон шүү. Ёстой сайн юм байна. Одоо би Өстө сонсож байгаагүй юм. түүхийн та бүхэндээ Тийм байна. уншиж танилцуулж сонирдуулъя. За. Энэ алдаршсан дууг Монгол даяар мэдхгүй хүн ерөнхийдөө бол ховор гэдэг бүгдээрээ л мэдчихэж байгаа тийм үү. Тэгээ нэр нэгтийн чихник гихчээр энэхүү дууны шүлгийг яруу найрагч Лувсан Дамбын хуушаан гуйг зохиосон гэж бол үздэм байна. Гэхдээ үгүй л дээ. Учир нь бол нөгөө нэг ил хуушаан гэдэг нэрээр зохиогдсон хэвлэгдээд ингээ гарсан учраас тэр хүнийг зохиосон гэж үзээд идэм байна. За тэгвэл одоо би жинхнээсээ ямар хуушаан зохиосныг нь та бүхэнд түүхийг нь ярьж өгч байгаа. Зохиосон хүн бол хуушаан юм байна. Хуушаан гэдэг хүн. Хятад хүн юм уу? Үгүй Монгол хүн шүү. Харин ийм нэр авдаг байсан билээ. Ямар сонин тий. Тухайн ийм нэрнүүд айгүй их байсан билээ шүү. За тэгвэл одоо та бүхэн танилцуулъя. За. За одоо ийшээ яваад эхлэхээр энэ хүн маань зүгээр энгийн жолооч хүн байсан. Энэ дууг зохиосон үнэн үү? Энэ дууг зохиосон хүн, энэ дууны яруу найргийг бичсэн хүн зүгээр л жолооч нь. Нэг жолооч байсан шүү. За. Энэ дууны сайхныг нь гайхаж дуулж уярно гэхээс биш ямар хүн зохиосон, ямар түүх намтартай болохыг нь хүмүүс тэр бүр мэддэг вэ. Тийм ч учраас хэнийг ч мэдэхгүй аглагхан зайд яруу үхсийн далаагаас сим симхнэр сувд шүрдчгээд чив чимээгүй гэлдэрч явдаг гүндүүгөө бөгөөд эгэл боргол хүмүүс мэрсэр байдгийн тод жишээг та бүхэн танилцуулъя. Тэдний нэг бол ослогоо манлай жолооч, онц тээвэрчин. Ослгүй манлаа жолооч. Ослгүй. Ослогоо тэгж бичсэн бүр бичсэн байх шүү. За тэгээд онц Ослгүй л бах, тээвэрчин хас батын хуушаан гуй юм аа. Спатын хуушаан гуй. Нэр нь Монголд ардчлалын салхи сэвэлзэж эхлэх тэр үед хөөхөн борлог морь дуу хэрхэн бүтсэн талаар энэхүү хүн маань бас ингэж сурвалжилж асууж яг энэ хас батын хуушаан гуйтай ингэж яриа өрнүүлсэн түүхээсээ энэхүү түүхийг бичиж байгаа шүү. За. 1956 онд тээврийн яамны авто сургууль төгссөн юм байна. Хуушаангуй. За тэгээд тэрэг олдохгүй сар гаруй боллоо. Цог төгссөн залуучууд маань энд тэнд тээврийн тэрэг бариад би хорхоо хүрээд л гэтэл нэг өдөр сургуулийнхаа үүдэнд гэр бүл сууж исэн чинь нэг сайхан шилэн побед машин ирээд зогсдсон юм байна. Тэр машинаас буурал толгойтой 50 орчим насны нэг хүн буугаад захирлын өрөөнд орчив. Ийм сайхан машин барих юмсан гэд мөрөөдөд сууж итэл захирал намайг өрөөндөө дуудлаа. Яваад очтол чамааг сар гаруй хүлээлгчлээ. Чи энэ хүнийг таних уу? Улсын хөгжмийн драмын театрын дарга Богд хаанд тоглодог ардын жүжигчин Нэмийн Цэгмэд гуйчин энэ шүү дээ. Энэ хүн зөөлөн чихтэй мэрэгжилтэй гайгүй цаашдаа хүмүүжүүлвэл хүн болчхоор жолооч гуйсан юм а гэж хэлээд танд энэ хүүхэд ямар санагдаж байна гэж Цэгмэд гуйгаас асууж гинэ. Тэгсэн чинь нүдэн дулаахан банд байна. Цаад чандрыг нь ажиллаж ажил мэдэндэ гэж хэлж гин шүү. За би ч баярлсан гэж ихтэйхэн ингээд л би Нямын даргын жолооч болсон доо. За тэгээд Цэгмэд гуйг болохоор энэ хүн маань өөрөө Нямын дарга гэж нэрлэдэг байсан гэсэн үг шүү. Заяа. Юмд заавал нэг учир шалтгаан гэж байдсан байлээ. Хэрвээ би Нямын даргын жолооч болоогүй бол хөөхөн борлог морь дуу минь төрөөчүү гүүчүү бүү мэдээ. Манай театр бас нэг зис 5 машинтай байсан. Тэрийг нь би бас барьдаг байсан юм аа. Хаяа налаах руу нүүрсэнд явна. Тэгж байтал 1958 он гарлаа. Надмад гэдэг ачигч надтай хамт нүүрсэнд явж бид хоёр нүүрсээлбэд аччихдаг байсан юм. Гэтэл би нүүрс ачиж байгаад үхрийн шагаан чинээ нүүрсэн дээр хальт гिचгчв. Өмсөж явсан нэг муу бакалан гутал маань хоншоор ороод зад үсрээд цаанаас нь уранхай амьс зуугаад ирлээ. Өвөл болчихсон жигтэйхэн хүүтэн байсныг чилэхгүй төдөлгүй нүүрсээ ачаад хот руу явах болж надмад миний тэргийг барьлаа. Тэгээд би хажууд нь суугаад янз л бүр юм бодлоо.
Өнөө мууранхай гутлаа харсан чинь хөдөө байгаа ээж минь бологдоод юр болж өгсөнгөө. Бодвол гутлаа оюулах юмсан л гэж бодсон юм бэлгүй. Мөнгө миний нэг хөөхөн борлог мор байсан. Тэр морь маань ээж маань хоёулаа бодогдоод нэг л сонирн болоо явчлаа шүү. Хөөхий. Урд өмнө нь би юусоо шүлэг бичиж яваагүй л дээ. Тэгээд надимдыг алив зогсоодох гэсэн чинь яах гэж байгаа юм гин. Тэгээд юусоо зогсож өгөхгүй байх нь ер нь нэг зогсох хэрэг байна зогсоодох гэсэн чинь налаахын нааталын тосгоны дэнчдэр нэг юм зогслоо. Хохорл юм байл да. Би харандаа цаас хайгаад ойчч гинэ. Ашгүй тэгсэн багаачны хайрцагт үзүүргүй харандаа байхаар нь шүдэрээ үзүүрлээд. Пүү. Цаас олдохгүй болохоор нь замынхаа шуудан дээр бичиж гарваа. Хөөхөн борлог морь дууны шүлэг ингэж ямар ч засваргүй гарч ирсэн гинэ. Пүү, нэг удаагийн бичлэлээр. Нэг удаагийн бичлэлээр ямар ч засваргүй гарч ирсэн. Яг л юм байна те. Нэг юм. Маргааш нь шин цаасан дээр буулгаад ичиж бэмбэгнэж ягаад л нэмийн дарагтаа үзүүллээ. Нөгөө дарагтаа үзүүллээ. Нэмийн дарга тэгсэн чинь контор руугаа авч ороод нилээд удснаа дуудаж ийн гинэ. За хоёулаа соёлын яамар очноо. Чиний энэ шүлэгчин ардын хэлбэртэй гоё ганган хийсүр үггүй. Яг л амьдралыг биччихсэн их аятайхан ид байна. Гончиг сумлаад өгч гоё ая хийлгэнэ гэж гин. За ингээд цаашлаа гоё толгоо олбцсон тий. Гончиг сумлаад хэлгэж гоё ая хийлгэнэ. Маргааш нь тэгээд нэмийн дарга за би гончигоод хэлчихсэн байгаа. Түүнд шүлгээ аваачиж өгч гисэн. Намайг яваад очтол гончиг сумлаагаа ах нь Москва яваад цар болоод ирэн тэр үед өгөөрөө гив. За тэгээ оройн нь би гэртээ ирлээ. Тэр үед миний дүү бүсгүүтээ сууж исэн Пунцаг бал. За нэрийн сайн Пунцаг балгаа. Пунцаг бал гэдэг хүн манад байд юм а. За би түүнд гончиг сумлаагаа ая хийн гэсэн гэл нөгөө шүлгээ үзүүллээ. Тэгсэн чинь Пунцаг бал бойл. Би ая хийж болдгүй мүү? Гэж байна. Гончиг сумлаа хийгээгүй байх нь шүү дээ. За тэгээ бас л наа чи сюрприз бас сюрприз. Юм зохиож аваагүй хүн штэ. Тэгээд манад нэг манлон байсан гинэ. Тэрийг нь шүнжэнгөө дон хийлгээл хончиж гин. Өглөө нь нэг юм зохиочихсан аялж гин. Тэгээд бас л нэмийн даргад очиод үзүүлэхээр боллоо. Тэднийх нэг баян хор хөгжмөнтэй байсан юм байна. Пунцаг бал тэр хөгжмийг нь дараа дуулж үзүүлтэл нэмийн дарга ихнэр банзрагчгүй их аятайхан дуу болсон байна гэж магтлаа. Пүүх. Нэмийн дарагч их таатай байгаа бололтой. Наад дуучин аяндаа гараад ирнэ. Их хол явах дуу байна. Ер нь гончиг сумлаад өгсний хэрэггүй. Та хоёр чинь жинхэнэ авьяаснууд байсан байна штэ гэд их баярлаж байна. Тун удалгүй энэ дуу за нөгөө нэг шалгалтаар нь ороод тэгээд маш өндөр үнэлгээ аваад ингээд цацагтахаар болсон юм байна л да. Тэгээ намын хурал мурлаар ордог Тийм гэсэн. хурал мурлаар ороод тэгээд тэгээд тэр үед нь нэлээд өндөр үнэтэйгээр онц үнэлгээтэйгээр баталцсан болохоор үнэлгээ нь онц байсан болохоор овоо хэдэн төгрөг авсан юм байна л да. Оо. Тэгээ эд модонд орж ирсэн 25-ын үзэгнээс их нэртэй нэгийг өөртөө нэгийг аваад. За тэгээд 2 шил арх авч театрынхандаа өгөөд. За тэгнь. Бас нэг орс хором аваад өмсчихсэн гин. Нөгөө ханзарсан бакалч нь явж ингэж орс хором болсон түүхтэй юм аа. Ёстой л нөгөө бакалыг тордвол хором, байлдагчийг тордвол генерал гэдэг шиг жолоочийг тордвол шүлэгч. Тэгсэн байна. За тэгээ хөөхөн борлог морь дууг бол улсын дуу бүжгийн госол дуучин дайрын анх удаа дуулж исэн байна. За тэгээд бол газар сайгуу дуулаад мэдээж нөгөө нэг тэмцээн уралдаануудад ороод 1 2 3 дугаар хайр тусгай хайр гэд маш олон байруудыг ингэж авч исэн байна. Тэгсэн чинь нэг л хүн дууг нь дуулахгүй байсан гинэ. Одоо энэ хойнд дуулж байгаа. Яг энэ ард дуулж байгаа хүн гэсэн үг. Ерөөсөө энэ дууг ерөөсөө дуулахгүй байгаад исэн гин. Тэгээд бүр ингээд ямар сони юм бэ? Яагаад дуулахгүй байгаа юм бэ гэдэг их гайхдаг байсан гинэ. Махтаа гээл тэ. Энэ дуу гэхдээ албан ёсоор дуулж Монголын радиогийн алтан боондод бичүүлсэн хүн болвол ардын жүжигчин Түмэн Дэмбэрэлгүй юм байна. Түүнийг үнэндээ манай зохиолч маань дуулуулсан юм байна л да. Нэг нутгих Увсын зүүн хангаах за тэр болохоор өндөр хангаах за Түмэн Дэмбэрэлгүй болохоор өндөр хангаах гэсэн үг шүү. Тэгээд би нэг өдөр жаахан халамцсан гэрт нь ороод агсан тамсан байна. Миний дууг бусан дуулаад байхад чи ер нь яагаад дуулдгүй юм гэ агсан тавьцیں۔ Тэгсэн чинь тун удалгүй Түмэн Дэмбэрэл маань дуулаад гарсандаа хөөрхий гэж өгөөлж байсан түүхтэй дуу бүтсэн юм байна. Дууг бол дандаа ийм авьяаснууд төрүүлдэг гэж бодож исэн бол энгийн боргол амьдралаас ч гэсэндээ яг ийм амттай, шинттэй, гайхамшигтай дуу төрж исэн түүхүүд ч гэсэндээ байдаг шүү гэдгийг яг үүнийг бичижсэн зохиолч, сэтгүүлч Ойдуу маань бас онцолж харуулсан байлээ. Тэгээ би шүлгийг нь та бүхэнд одоо уншиж өгье. 12-оо мөртөө хэрнээ маш 12 мөртөө. 12 мөртөө. За окей. Хөөхөн борлог мориороо хөндийгөө туулах сайхан сан. Хөгшин бурал ээжигээ хүндлэн асрах сайхан сан. Ганган борлог мориороо газрын холыг тууландаа голын хайртай ээжийнхээ гараас нь хөдлөх
сайхан да. Ингрийн ганцхан мотондоо илээ шуу эргэхгүй эмгэн буурал ээж минь эргэж наддаа олдохгүй. Тийм ээ тий нэрээ. Маш энгийн. Тий. Тэгсэн мөртлөө яг зүрхнээс Төс гэсэн. Тэгээ ямар ч засваргүй дуу шүлэг гарч ирж байсан гэсэн үг. Одоо энэний чангалаад сонсох юм бол та нарт яг сонсогдно да. За чангалыг. Энэ дууг яг ганц хүн ингэж ганцаараа дуулж байгааг бол яг сонсож байгаагүй юм байна. Дандаа л дуулдаг арна л мэдх юм байна. Тийм үү? Тэг ингээл нэг найр майрн гэж юм. Нэрээ найрдаас дуулагдаад байдаг шүү тий. Айгу эвтэйхэн мэдэх байхгүй юу? Хүмүүс ингээд хамт түрээ дуулцдаг. Үг нь нэг тийм амархан. За ингээ За баярлалаа заяа. Зохиолч сэтгүүлч ойдвийн бичвэрээс уншиж та бүхэнд хүргэсэн байгаа шүү. Тухайд чи ерөөхдөө яг нөгөө мэрэгжлийн урлагийн ч юм уу мэрэгжил эзэмсэн хүмүүс айгу цөөхөн байсан шүү дээ. Тэгэл юу дуу төрхөөр нөгөө л нэг хідэн хүмүүс Гонжиг сумлаадаа өгжөл гоё аяг хийлэгдэг байсан байна шүү яадаг тий. Тэгэл хідхэн автортай тэд нар ингээл эргэлдэж идэг байсан бол энэ хөөрхөн борлог дуу бол одоо нэр нь яг юу юм бэ? Хөөрхөн борлог. Тийм хөөрхөн борлог морь гэдэг нэртэй. Хөөрхөн борлог морь. Яг энэ дууг бол өстой жинхэнэ одоо би бол энэ нэрнүүдийг бол анх удаа л сонсч байна. Харин Ардын дуугаас гадна энэ дуучин өвөр Монгол, Бурайд, Халмаг, Шинжаан дахь монголчуудын бас ингээд жинхэнэ дуртай дуу. Аргагүй л дээ. Гутал цоорцноос л эхэлсэн юм байна шүү дээ. Гутал цоорцноос. Амьдрал шүү тэр чинь бас яг амьдрал. Тэгэл ээжигээ бодож хэлсэн. Мандаашлал гоё юм а тий. Ер нь бусад ингэж морь зөрөө дуу мондоо хэр их оруулж дуулт юм бол. Ястаа мэдхгүй. Би Америкт морины тухай дуулаад сонсож байгаагүй. Америкт бол мөнгө л дуулт. Америк бол чаус нэг пони л дуулдаг. My little pony, my little pony. Бас яхаа байгаа юм байна. Тэгсэн тийм пони явах. Ачаараа. My dog horse. Одоо дуул Америкаар дуулвал одоо юу гэж дуулах вэ? Америкаар гэж байхгүй шүү дээ. Англиар. Англиар дуулвал одоо юу гэж дуулах вэ? My love horse. My cute brown horse юм шүү те. Тэгж дуулсан. Хөөрхөн борлог морь ихэр чи юу хөө орчуулвал Америк гэдэг үедээ чи cute brown horse л байхгүй. Морины зүсийг юу гэх юм мэдгүй. Brown horse Horse гэдэг те. Хүний ихийг үг юм бэ те. Vast те. The riding my horse through the vast энэ гэж дуулах нь шүү дээ тий. Гэтэ наа чи айгүй нөгөө нэг сонсголонгүй сонсогдоод байгаа юм тий. Ямар ч сонсгол ахуугүй. Ахуугүй мэн. Байхгүй. Тинч чинь төвөндөө талж байхгүй. Байхгүй мэн. Эркэгийн түүх рүү шилжиж. тий. Миний түүх чиний түүхийг яаж дүрстэн. Зүгээр чи нөгөө нэг энэ өдрөө өнөөдөр гэхдээ дурдлаа л тэх юм чи одоо нэг миний хараа хичээ. Миний дурдах хэвээр өдөр. За дурдъя. За дурдлаа. Ялангуяа манай байгууллага бол энэ өдрийг дурдах. Өнөөдөр 2026 оны байгууллага дурдах ёстой гинэ. 23. Тийм манай байгууллагын яг энэ өдөрт хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй. За. Бид нар албан ёсоор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ёстой юм байна. Ямар ч өдөр вэ гэхээр өнөөдөр янз бүрийн ингээ спортын өдрүүд гэж байдаг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр нэг спортын яг бүр дэлхийн өдөр нь юм байна. Гүйлтэй юм уу? Тенс. Ширээний тенсийн дэлхийн өдөр юм байна. Тэгээд ширээний тенсийг бид нар нөгөө нэг ер нь бол хятад үүссэн гэж боддог шүү дээ. Тийм. Тэс чинь үгүй юм байна. Ер нь 19-р зууны сүүл үеэр их Британд үүссэн гэдэг тийм одоо түүх үед юм байна. Тэгээд яадаг байсан гэхээр тэд нар нөгөө нэг баячууд нэг том ширээтэй. Тэгээд тэр ширээн дээр ном гэж игнүүс тавьж хагаад ийм юуны оргилуун дарсны бөглөөгөр анх тоглож эхэлсэн юм байна. Тэгээд дараа нь араас нь нэг жижиг бөмбөгөөр орлуулад ингээд хөгжлийнхөө явцад хөгжөөд дүрэн мөрөмтэй болоод ингээд гоё болсон юм байна. За одоо тэгсэн чинь яг хөө гэхдээ ягаад бид нэр хятадаас үүссэн байх гэж таамагладаг вэ гэхээр одоо яг одоогийн байдлаар ширээний тенсээр дэлхийд ерөөсөө номер 1 2 3 4 5 6 7 8 9 10 хятад юм байна. Нэг нь жишээ. Тий, яг Америкчууд байгаа л да. Америкчууд одоо эхний одоо хэдийг бас булаацалдаг гинэ. Тэр нь дандаа хятад хүмүүс. Америк иргэншил авсан хятад хүн баггүй юу? Тий. Тэгээд тийм байд юм байна. Тэг яг бас нэг өөр нэршил нь пинг понг гэж нэрлэдэг. Тэгээ table tennis гэдэг. Тэгээд
Яг пинг понг гэдэг нэг тэр бөмбөгнийх нь ойх моох чимээтэй л холбоотой өгсөн нэр юм байлээ. Тэгээд яг 19-р 1900-аад оноос яг энэ тоглоом ингээд бүр нийтийг хүртэл олуулаа хэрэгэлдэг тоглож эхэлсэн. За тэгээд 1926 онд олон улсын ширээний теннисний холбоо гэж байгуулагдаад за 1988 онд Сөүлийн Олимпиос эхлээд 88 онд 1988. За Сөүлд Олимп болоод яг энэс эхлээд ширээний теннис Олимпийн нэг хэсэг болж хувирсан. Тий, одоо ингээд Олимпиад одоо тоглодог нэг том спортын бас нэг юм байна. За тэгэхээр манай байгууллага бол одоо ингээд цайны цагаараа ширээний теннисийг болсоо жинхэнэ үздэг байгаа. За заяа бол одоо бүр ямар ч теннисний мэддэгхүүнгүй анх орж ирсэн манай байгууллагад. Одоо бол наа чи хөөхөн мянгаахан удаашруулсан хувилбар л болохоос биш наадах чинь ер нь бас тий нэг өнцгөөс нөгөө өнцг рүүгээ ингээд тий бөмбөгний араас тий 47 удаа ингээд алхаж малхдаг болцсон. Бөмбөгний араас гүүгээл байгаа. Тэгээд яг удаан л юм да. Түүнээс шиг гоё. Өчрөө ер нь хэр теннис тоглодог вэ? Би зүгээр жоохон тоглоно. Жоохон тоглоно. Нэгс тоглоомоо дуусахгүй дундаас нь гарах болчих тийм үү тий. Хоёр захиал. За би болчлоо. Хоёулаа тоглоё. Би бас их ухаалаг энэ юу нэг ухааны залуу шүү. Тийм байна. Тоглохгүй гэж хэлэхгүй тийм. Хоёр захиал. Тэгээд тоглоомоо дуусахгүй. Тэгэхээр тоглоомоо дуусахгүй болохоор хожигдсон. Муу санг мэдхгүй. Хожигдоогүй. Тий, хожигдоогүй. Ер нь ингээл за хожигдох юм байна гэдэг мэдээ болчдөг. Хожилж байхгүй, хожигдож байхгүй. Харин тийм юм байна л да. Жохон тоглолт ихэд тоглоомоо дуусгадгүй. За нэг юм сонин өдөр байна. Тэгээд та нар бас ширээний теннисээр хичээлээрээ нүдний хараан цайн, хөлний хөдөлгөөнүүд цайн. Ер нь бол бид нар зөвхөн гараараа тоглоод байна гэж бодож байна. Хөл хамгийн ачаалдаг гинэ. Тэгдэм Ширээний теннис амар тоглоход. үзсэн шүү дээ. Хагас юм сууж ингэж тоглодог учраас хүний тэр болгон ашиглаад идэггүй гойны энэ том болчингууд ажилт юм байлээ. Тэгээд нөгөө нэг авхаалт самбаа сайжруулна. Тэр мэрийг яриул одоо тэгээд олон одоо бүр хараан цайн энэ гэдэг шүү дээ. Мянгаах наваг тэг загнаад байхгүй. Хараан цайн. Ч одоо хардгүй манад бөмбөгөө өтер гэдэг. Хараад байгаа л болтой үгүй. Гэхдээ ер нь бол миний бодлоор бол яг жинхэнэ тоглож байгаа юм бол харж тоглодог гэж байгаа шүү дээ. Тийм мэдэрч л юм шиг байгаа. Тийм энэ рефлекс. Тэр рефлексээр л ингэж. Сонсож яа. Тэгэхээр бөмбөг ингээ харж дэгнэ гэдэг бол хэцүү шүү. Үгүй ингэдэм байх. Гүцгэлтэй Тий, тий. Яг Одоо ширээний би теннис харсан хамгийн хэрэглэгдэх 5 метр хүү үнэрлэх гэж байгаа. Худлаа ярьчлаа энэ худлаа ярьчлаа. Ирж байгаа нь ингээд үнэртдэг тий. Төөдөөс нь За одоо ирж байна. ямгсаж яг нус гарчихад. Ханаа төрсэн байгаа үед хожигдох нь шүү. Хожигдана. Айгу хэцүү гэдэг. Тий. За За нэг юм санав. За минийх бол нэг түүх гэхээсээ илүү би ч нэг юмны учир шалтгаануудыг л хэлээд байгаа шүү дээ. Тэгээд хүүхдүүд минь. За багшаа. Эвтэнэртэй амьдарч байгаа л та гэж. Би бас нэг зүйлийг хараа би өгтлээ нээжсэн. Сошиал дээр ингээл маа аялал жуулчлалын үе ирдэ штэ. Тэгэл жуулчд ирээл ингээд хатны зарим нэг эрэгтэй жуулчд хинэн сахилгуудад дэггүүдэд яаж тийм эмэгтэй хувцсуулчаад нэг тийм зургнууд явжсэн та харсан уу? Яг эмэгтэй хүний нөгөө нэг юм гоё толгойн гоё чимэглэл зүгээд ингээ малгай залуу юмсэрээд. За би баг мэдх юм байна. Гадны жуулчдыг ингээд нэг жоохон юу яагаад пранктад гэдэг юм уу те? Нэг тийм зургнуудыг Монголд таараагүй та нар. Үгүй. За ингээ явах болчихлоо шүү. Харсан гэ бодчих. За тий та. Тийм гэ бодчих. Тий. За нөгөө яагаад вэ? Би хараагүй шүү дээ. Дада харсан. Харсан. Тий нөгөө тий. Харсан уу? Очоо харсан тий. Одоо ингээд харсан гэ бодчихё гурлаа. Харсан. Эсвэл ядтай зургийг би холболтой хийх гэдэг байгаа байхгүй. За боли. Энийг орхив заа. За март. Одоо мартлаа. Түр харах хамаагүй. Одоо юу ч би асуугаа шүү. За одоо жоохон жуулчинтайгаа холбох гэдэг байгаа байхгүй. За. Одоо ингээ аялал жуулчлалын юу ирнэ хүмүүс ингээ аял маялаа төлөвлөж гин те. Манайхан ч бол ойр хавийг бол дуусгачлаа шүү. Одоо зарим нэгийг баг өөрсдийнхээ зарим нэг юм юу аймаг болгочлаа шүү. Одоо зарим улсуудыг за мэдгүй юу. За бүр Вьетнам 24 дахь аймаг боллоо энэ гэдэг байна шүү. Таиланд гэдэг юм уу. Ойрхон Азиудыг ингээл гүцээгэл дуусгацсан. Манайх өөрсдөө цаашлаад байгаа байхгүй. тэгж байгаа. Одоо аяллаа одоо юунууд бол нэлээд жоохон Европ руу явж эхэлж байна. Бүр юм сонин 20 морьмоо хүртэл шийдэл болсон байлээ шүү. Хол мол те одоо нөгөө нэг юм Таиланд, Вьетнам ч одоо зүгээр ингээд одоо амар ойрхон юу гэх юм уу болчихлоо. Бараг 90 шиг болчлоо тий. Айн тий. Бараг 90 шиг болчлоо. Тэгээд ер нь ингээд аялал жуулчлалыг жоохон холдох тусмаас жоохон ингээд нөгөө нэг хүмүүс альва улсын юм соёл моёлыг бас мэдэхгүй учир шалтгааныг мэдчих байхгүй бол болохгүй юм байна л да. За тэгвэл тэр аймагуудын соёлыг нь танилцуулах гэж байгаа юм те. Аль аймаг? Үгүй. Тэгээд ингэсэн чинь нэг хүн ингэсэн гинэ. Яг гадагшаага явчаад ирсэн чинь одоо
охиндоо бэлэг авчихсан маа. За. Бэлэг авчрахтаа охиндоо юу гэсэн гэзэг амар гоё стикерүүд авчиж өгсөн гинэ. За. Тэгсэн чинь нөгөө охин нь хүүстэй амар гоё юм бэ яасан юм бэ гэд. Тэгээд одоо бүр ингээ янз янз юм дээр ингээ наасан юм байна. Тэгэл аавынхаа ч гэсэн компьютер дээр нааж өгөөл ингээл баярлалаа гээл утсан дээр ч гэсэн нааж өгөөл ингээл яасан юм байна л. Тэгээ нөгөө нэг жуулчин чинь буцаад нөгөө улс руугаа явжээ. Тэгсэн чинь тэр нь хамаагүй нааж болдоггүй нэг зүйл байсан бэ. Өөр агуулгатай юм байж. Өөр агуулгатай юм байсан. Яна юу хийсэн? Стикергээ ботцсон. За энэ бол ямар бэлэн гомин гэсэн шивээс илэгдэг шиг өө. тийм үү? Нэг нөхөр ингээд хятадаар ингээд ханд шивүүлчихэд ингээд мөрөн дээр амар том гоё харагдал. Амар гоё харагдал ингээд яваадсан ингээд. Тэгсэн чинь нэг хятад харчаад "Гү чи яагаад энийг шивүүлсэн" гэсэн чинь гоё байгаа ч тийм. Энд чинь одоо луу гэсэн үг байхгүй гэсэн чинь. Хөгөөгөө наач бэлэн гомин гэсэн үг гэсэн. Ёо ястаа. Тэгээд тэр улс нь ямар улс вэ гэж энэтхэг улсын бас нэгэн сонирхолтой зүйлийг ярих гэж байна. За. Энэтхэг бол угаасаа ингээд нэг юм сонирн бидэн штэ нэг юм 9 нэг гачин бас тэндээс их гардаг. Тэгдэг. Тэ ягаад олоо тэгдэг хөө ер нь. Тэгдэг. Олоолаа бол монголчууд ч гэсэн эвгүй шүү дээ. Олоодаа Бид нар ер нь олон байгаа дэмий байсан бах уу? Тэгээд энэтхэгчүүдийг та нар энэ тэнд явж байхад юугаар ялгадаг вэ? Арс. Арьс мэрсээр өөр Тэгээ нөгөө үсмүсээр нь үсчих. аялга. Яаж англиар хэлсэн аялга бол хэвээр байдаг. За миний ярих гэдэг зүйл бол нөгөө духан дээр ингээд нэг юм цэгтэй дээ шүү дээ. Аа. Тэр чинь байнг байд юм уу? Цэг нэг ингээд Наадаг юм уу? За нэг юм цэг ингээд байдаг шүү дээ. байдаг. Одоо бид нар энэтхэг хүн дүрд орё гэх юм бол заавал энэ дээр нэг юм тавина шүү дээ. Тэр чинь энэтхэг хүнийг илэрхийлнэ шүү дээ. Тэгнь. Энэ ямар учиртай вэ? Нөө хүнтэй сууж мухаар ингээд идэг. Энэ нөгөө нэг тийм итгэл үнэмшилтэй холбоотой баха. Харин тийм хүнтэй суугаад ингээд юм уу? Үгүй тэгэл Гуйхаа. харин ямар учиртай. Та нар юу сонирхчихсэн үү тэрийг? Очроо юу гэж бодож байна? Гээ энэ кино мэн үзчихсэн юм уу? Үзчихсэн. Энэ Тэгээ эсвэл кино нөгөө минь дээр ч юм цэвэр багтаа ариун нөө. байдалтай холбоотой болов? Цэвэр ариун зүг энийг ингэдэг. Айгу тэнэгзээ. Өнөөдөр би цаг болох байвал Энэ арт түмэн айгу тийм шуналтай. Юу юм? Бусдаас арай илүү хармаар сагдаад идэх байхгүй. Тэгээ 3 дахь нүд байхгүй. Нүдээ олон болгож байгаа байхгүй. 3 дахь нүд. За яг хөө тэр шалтгаанууд байгаа. Нэг зүйл бол яг энийг нөгөө мэлмийн гэх юм уу, юуны гэх юм уу тэгж итгэдэг юм бэ. Тэдний хувьд яг ингээд 3 дахь нүд гэдэг байдлаар одоо ухамсарын гэдэг ч юм уу те. Тэгээд мэдрэлийн одоо төв цэг нь энд оршдог гэдэг ч юм. Яг айл манай эртний өмнөх үйдлийн тэдний нөгөө хиндэ шашинтай хамаатаагаар үүссэн юм байна л да. За тэгэнгүүт нэг одоо тухайн үед одоо яаж исэн дээ одоо шашных нь өдөртөгчин ч юм уу те. Тухайн зүйлээ одоо та нар ингээд миний хэлсэн зүйлийг ухаарж аханд бол та нар илүү бодож одоо те төвлөрөлттэй байх хэрэгтэй. Төвлөрөх хэрэгтэй. Гингүүтээ манайш юу ихөө гэж байгаа. Тэгээд энэ дээр ингээд одоо те мэлми ингээд одоо мэлми буюу нүд те одоо хийснээр ерөөдөө тэрийг одоо дүүкиндээ аливаа зүйлийг ухамсартайгаар оюун ухаанаар хандна гэдэг юм зүйл ш. Бис байх монголчууд мэдрэл муутай гэдэг хажуудалтай ингэдэг штэ. Тэгдэг. Одоо ингэмээр юм ээ те. Эднэрийн хаар бол энэ дуултаа. Энэ тэгэхээр бол те 3 дахь нүдээс хасаач юм. Тийм хүү байдлаар бас байдаг юм байна. За нэгсэн тэгээд өшөөд 2 дахь зүйл нь болохоор зэрэг бас яг тэр энэ тавьж байгаа одоо шалтгаан нь бол яг сайн заяагийн хэлдгээр бол одоо гэрэлсний одоо юу юм бэ? Тэмдэг. Гэхдээ улаан өнгөтэй байвал гэрэлсэн гэдэг тэмдэг юм. Өнгөөр ялах. Улаан будаг ингээд төрхийд. Улаан өнгөтэй байх юм бол тэгэнгүүт одоо жишээлбэл бидний хувьд одоо ингээд царгаар анхаараа зэрэг ингээд нөгөө бүгжээр хүмүүсийн жоох ялгардаг штэ. Гэрэлсэн гэрлээгүй гэд те. Харин энэтхэгчүүд одоо ягаад олоод бүгж хангалтгүй байдаг юм уу мэдэхгүй ямар ч байсан. Тэ би тэрнийх гэдэг ч юм уу. Энэ илэрхийлээ яг царин дээр авчирдаг байсан нь Хосыг наад юм шиг дээрэ. Үгүй. Нэг өнгөөр ялгаатай. Одоо ингээд заяаг яхантар гэдэг энэ бүр бичсэн. Тэгээд энэ дараагийн зүйл нь бол би түр хэлсэндээ нэгдүгээрт яг өөрсдөө нэтгэл өмчлөлтэй хамаатай зүйл ахна тэр нүд мүдтэй те. Нөгөөх нь болохоор зэрэг яг гэрэлсэн юм илэрхийлэл юм байна л да. Нэг удаа одоо бас л нэг жуулчд яасан байгаа хгүй нэг хормон дээр очиж л те. Тэгсэн чинь нөгөө нэг юм хүмүүс ингээд нэг яг ингээд бүгд юмтай байж нуулаа. Тэгэхээр тэрийг нь мань хашир нэг дресс код гэж өгдөн шүү дээ. За та нар тэгж ирээрээ. Тим хувц өмсөөрөө. Тэр ингэ ботцсон. Тэр нь гэж бодоод мань хашир
Яг ингээд нэг улаан дараандаа бас ингээд юг нь мэдхгүйгээр ингээд очиж исэн. Бас юу н гадны хүмүүс ч гэсэнтэй нэг одоо юу яагаа байхгүй бас нэг загварын ертөнцийн нэг нэлээд алдартай эмэгтэй ингэсэн гэж байгаа байхгүй. Ерөөхдөө яг тэрийг ингээд харангуудаа нөө хараагүй жаад гинт ингээд ягаад ч юм аюу олныг хараад эхэлсэн юм байна л да. Тэнгүүд тэр хүн юу гэж бодсон бэ гэхийг ийм шин тренд үүсэж байгаа юм байна гэж ойлгонгуудаа тухайн загварын одоо үзүүлбэр гэж яддаг шүү дээ. Тухайн нөгөө нэг одоо загвар зохион бүтээгчийн нэг юм коллекцуудаа харагдаж шүү дээ. Тийм, тайзан дээр гараад. Яг ийм тренд үүсэж байгаа юм байна гингүүтээ хальт хултахын гингүүтээ тэрийг шууд хүлээж авангуудаа бүх загвар өмсөгчдөө ингээд одоо ийм тэмдгийг гаргаад ингээд оруулснаар ерөөхдөө бас яг загварын ертөнц рүү орж ирсэн юм байна. Загварын байна. Самсаргүй орж ирсэн юм. Самсаргүй орж ирсэн. Санамсаргүй ороод ирсэн. Тэгэнгүүт энийг болоо жоохон маяг гэдэг ч юм уу, загвар гэдэг ч юм уу, энэ байдлаар нөгөө нэг зүйлүүд нь одоо ингээд одоогийн байдлаар бол одоо тэр зүйл нь бол загварын байдал. Одоо тэгээд ингээ янз янзын шигтгээ, янз янзын зураг те тэр битэл бас зарим нэг хүмүүс нь бол жоохон эрх мэдлийн шин чанартайгаа бас ингэж өөрийгөө малт нааж маагаа нүүрэн дээрээ илэрхийлэх байдлаар ингээд ашигладаг юм байна л да. Тэгэхээр ерөөхдөө тэр нэг баах юм наагаад ороод. Тэгэхээр альва улс руу ингээ гоё аялж байхад те юмны учир шалтгаануудыг нь бас яг сайн мэдэж бас байхгүй бол бид нар эвгүй байдалд ч орно нөгөө хүмүүсээ ч гэсэн эвгүй болно. Ингээ гэх мэтлээ айгүй эвгүй юмнууд зөндөл бас байд юм билээ шүү дээ. Жишээлбэл Монголд бол хүүхд тараал ингээл толгой молгойг ингээл нэг илж мэлдэн шүү дээ. Жишээлбэл нөгөө нэг ойрхон нэг аймгийн талаар яриад байгаа зэ. Тэдний ёс заншилд хүний толгой хүрхийг доромжлол гэж үздэг гэж байгаа байхгүй. За. Тэ бид нар бол өхөрдөөл тэ ингээл гэр бүлийнх нь ерөөхдөө нэлээд жоохон дургу тиймэрхүү байдлаар бас хүлээж авдаг. За мэдвэштэй юм байна. Баярлалаа найзуудаа. Биш чиний над энэ дохон дээрх минг чинь жоохон энэ учиртай. Энэ 3 дахь мэлмэн штэ. Тийм, энэ ч тэгээд нүд учиртай. дайлцсан. Манай заяаг уулнууд мингэн хэвэндээ байгаа. Нүдний иш явцсан. Нүүр нижгээр тэтгэр иш. Гэ тархлаа. Наач чимээгүй сууж жагаад яг нэг иймэрхэн болж ирсэн. Тас хэлээ нэг юм аа тий. Гэтэ заяагийн ер нь бол мингнүүд нүгэд дим айгүй. Нүүдэг. Дараа нь нүүдэг талаар нь бас нэг жишээ ярьлаа. 1 мингэн иш явчлаа. 2 мингэн доошоо унчлаа. Одоо энэ явнаа. За очроогийн хувьд өнөөдөр Улаанбаатарын өглөөд зочноор ирж оролцлоо. Мэдрэмжээсээ бидэндээ хуваалцааж нэвтрүүлгийг төгсгөх эрхийг би очроод өгч байна. За ямар ч сан гоё байна. Тэгээд яг өөрийнхөө бас байж чадахгүй. Би жоохон нэрээ бие яриад байна тий. Нэрээ юу? Гоёгоо нэрээ юу? Та ч бүр амар сурцсан бүр лаглаг ярьцгааж штэ тий. Тэгээд ямар ч тач гоё байна. Тэгээд түүх ерөнхийдөө яриадсан штэ тий. Тэгээд би бас түүх ярих хэрэгтэй юм уу? Би зөв мэдрэмжээсээ л хуваалцчих. Одоо нөгөө нэг Яг цаг нь амжсан болвол нь чамаар яриулъя болохгүй юу би. Гоё байна. Тэгээд өглөө эрт ямарчсан болслоо тий. Чир нүглөө давгүй юу? Үгүй шүү дээ. Ер нь 10 мар хүртэл унтдаг байхгүй. Ороо ажил хийдэг болохоор. Тэгээ юм боддог ажил хийдэг болохоор ингээд яг юм бодоод заримдаа унтчих чадахгүй. Ер нь ихэнхдээ нойр холжчихад 2 гээл ер нь жоохон буруу зуршилтай. оройдож унтаад байгаа. Оройдож унтаад байдаг. Өгчтөр бол яг 10 гэж байгаа л өглөө ажилтаа шүү гэл. Тэгээ өглөө сэрсэн чи гоё байна. Ааха. Зүгээр нэвтрүүлэгт өглөө сэрж орж ирэх нь бас хамгийн гоё байлаа те. Тэгээ үнэн тэгдэж шүү нэрээ. Гоё маш их баярлалаа. Өглөө сэрж бидэнтэй нэгдсэн очроод ч гэсэндээ маш их баярлалаа. Ажилтнаас амжилт хүсье. Ой яаж дуусаагүй наа. Тэгээд дууссан шүү дээ. Тийм дууссан байхгүй юу? Дууссан шүү дээ. Эцсийнхаа үгийг Эцсийн үг хэлгээд чи яста муухай шүү. Радиогийн 1-р студид бид нэг юм хэлмээр байгаа. Одоо ажилла боддог гэдэг шүү дээ. Харин тийм цаг болоод одоо бодох шаардлага хэрэг ингээ манай өглөөний ингээ нэвтрүүлэгт ингээ оролцоод байх юм бол баг ингээд ярих бодож хааж олоод идэг юмнууд эндээс ингээ олоод байгаа. ярьж ихтэй олоод. давхар нэг сумаар хоёр суулаа. Та нартай харин сайн дотносоогүй л байна л да. Сайн дотносоод бүр танилцаад ирэх юм бол. Би миний тэрсэн дутаад байгаа юм биш. Харин тэгээд аа байна. Тэр жоохон эвгүй байдалд оруулсан. Бухан дээр нь үсгэс. Залуучуудаа ингээд дуусгая. Өнөөдрийн Гац үсгүй газар нь. Эртагийн заяа мэдээ зочноор очроо орж ирсэн. Найруулагч Мезуда бас баярлалаа. Дэлхийн өнцөг булан бүрээс Монгол улсынхаа өнцөг булан бүрээс бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргаашийн 7 цаг 15 минутаас эргээд уулзлаа. Түр баяртай. Баярлалаа. Өөрөөр хэлээ та. Тэ 123 өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Хамтасан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Үргэлжлүүлэн
хамтгаар гоотай. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио